энэ өгүүлгийнх нь нэр нь юу юм бэ лээ? Хибрид инх тайван гэсэн нэртэй. Тэгтээ энэ Оросын явуулж байгаа хибрид дайны тухай ер нь хибрид дайны тухай бичсэн. Тэгээд нэр нь тийм юу юм бэ лээ? Инх тайван гэсэн тийм нэртэй. Би юугаа хаана за бид олон жилийн турш одоо ер нь дэлхийд даяараа энэ дайны 20 дугаар дайны дараах үед амьдарч байна гэж ойлгож ирсэн. Гэтэл бид нар бол дайны өмнөх жилүүдэд амьдарч байсан юм байна лээ. Тэгээд одоо өнөөдөр бол яг бид нар дайны үед амьдарч байна. Энэ доор хүмүүсээ сонсож байгаа бах те тайлбарлах уу? Энэ нөгөө Оросын зохиол Шишкний бичсэн номноос би хэсэглээд тоомчлоод яаж байгаа шүү. Оросын зохиол Михаил Шишкин гээд энэ Оросд их алдартай зохиолч юм байлээ. Тэр хүний өгүүлгээс уншиж байгаа шүү. За тэгээ энэ удаагийнхаа өгүүлэг нь нэр нь болохоор хибрид дайн гэдэг юутай. За тэгээд энэ диктатор дарангуулагч хүний одоо цорын ганц зорилго нь бол одоо өөрийнхөө их мэдлийг хадгалж үлдэх. Энэ бол одоо хамгийн гол зорилго нь байдаг юм байна. Тэгээд энэ 21-р зууны үеийн энэ диктаторуудын ч одоо дарангуулагчдын хамгийн бүр өөрснийх нь жинхэнэ дайсан нь бол өөрснийх нь ард түмэн байдаг гинэ. Тэгээд тэр ард түмний хийх гэж байгаа өнгөт хувьсгал, өөрийнх нь тэр дарангуулагчийн эрх мэдлийг авч хаях вэ гэсэн тэр нэс их айсан учраас энэ өнгөт хувьсгалд одоо хувьсгалыг аль болохоор гаргахгүй тулд ингэж хибрид дайн хийдэг. Одоо жишээ нь Мубарак юм уу Гаддафи эдрийг алуулсан тэр сүүлчийн мөчүүд бол ер нь Москвагийн Кремль рүү шийдсэн мессеж маягаар санагддаг. Тэр тиймэрхүү юмнаас их болгоомжилдаг юм байна. Энэ Кремлийн эрх мэдэлтэй хүн одоо энэ Путин. Тэгээ энэ эрх мэдлийг яг баталгаатаар хадгалж үлдэх одоо арга зам бол ерөөсө дайн хийх байдаг гэж байна. Тэгээ дайн бол ерөөсө тэр энэ дарангуулагчийн амьдрах одоо байх хугацааг дандаа сунгаж өгдөг. Дайн хийгээд ахаар ард түмэн нэг болчоод тэгээд өөрснийхөө дотоодынхоо юмыг эсэргүүцгээ байждаг. Тийм учраас ийм дайн хийх шаардлагатай байдаг юм байна дарангуулагч хүмүүс. Тэгсэн чинь энэ Оросын юу гэсэн чинь зэвсгийн хувьд айгүй хуучин нөгөө зөвлөлт холбоот улсаас үлдсэн одоо бүр хуучирсан зэвсэгтэй хичнээн админ зэвсэгтэй ч гэсэн жинкнээсээ дайн хийх чадалгүй юм байна л да. Тийм учраас одоо эхлээд бэлтгэж ийм хибрид дайн хийдэг юм байна. Дайн хийхээс өмнө тэрийг прокси дайн гэдэг. Тэгээ энэ өнгөт хувьсгалын эсрэг одоо ер нь дэлхийд дээр орж байгаа энэ өөрснийх нь доктрины болчдөг юм байна л да. Аль өнгөт хувьсгалуудыг дарах нь бол ерөөсөө Оросын одоо хамгийн гол юуны бодлого нь болчдөг. Тэгээд энэ тухай бол 2013 онд тэр Оросын генерал штабын дарга Валерий Герасимовныг өгүүлэл бичсэн байна нэг сонинд. Тэр нь их философик нийтлэл болсон. Тэгээд тэрний нэр нь болохоор монголоор орчуулах юм бол урьдчилан харах ухааны үнцэн гэдэг тийм нийтлэл бичсэн байна. Тэгээ энэ нийтлэл дээр энэ хаосын теори онол эмх замбраагүй байдлын онол гэдгийг тухай бичээд тэгээд энэ нийтлэлийнх нь эцсийн дүгнэлт нь болохтой зэрэг орчин үед одоо жинхэнэ дайны үйл ажиллагаа одоо ингээд буу зэвсгэр алж яддаг энэ дайны ажиллагаа бол зөвхөн тэр хибрид дайны төгсгөлийнх нь үе шат юм а гэж. Тэрнээс өмнө хибрид дайн бол тэрнээс өмнө эхэлдэг юм байна л да. Энэ хүн тэгж тийм философийн нийтлэл бичсэн гинэ. Тэгээд хибрид дайны одоо гол хэсгүүдийн тухай гол юу байдаг вэ ярьж байна. Тэр одоо дайсагнаж байгаа улстай хамгийн гол нь эхлээд энэ нийгмийн тогтворгүй байдлыг бий болгох. Тэгээд тэр улсынхаа нийгмийг хаост оруулаад сулруулад тэгээд тэр нийгмийн улс төрийн эдийн засаг, оюун санааны цэргийн бус одоо нийгмийн салбарууд нь болж байгаа үйл явдлын талаар ингээд худлаа мэдээлэл тараагаад хүмүүсийн дургуутслыг хүргээд жигшүүлээд тэгээд нийгмийн нэг эсэргүүцэх потенциалын хэсгийг нь эсэргүүцүүлээд тэгээд тиймэрхүү үйл ажиллагаатай энэ
хибрид дайнаа хийж эхэлдэг гинэ. Тэгээд энэ одоо хибрид дайны хэлбэрүүд нь юу ордог вэ гэхээр улс төрчдийг болон сэтгүүлчдийг авилгалдаж одоо худалдаж авах, мэдээллийн одоо уламжилт болон нийгмийн сүлжээнд янз бүрийн пропаганд явуулах, сайбер дайралт хийх тэгээ худлаан мэдээ фейк ньюс тараах, фейсбүүкээр юм уу интернетээр одоо троллинг хийлгүүлэх. Энийг бол шууд бүр Оросын холбооны улсын генерал штабаас шууд удирдах явуулдаг гэж байна. За энд бол ерөөсөө Европ бол аль хэдийн татагдаад орцсон. Энэ зохиолч нөгөө Европын зориулж бичсэн ном учраас дандаа гонцоо Европыг яриад явчихдаг юм байлээ. Тэгээд энэ барууныхан бол энийг ч ерөөсөө мэдэхгүйгээр энэ хибрид дайнд Оросын холбооны улсын генерал штабаас явуулж байгаа энэ хибрид дайнд ямар ч бэлтгэлгүй хүмүүсүүд нь орохтой зэрэг фейк ньюст айгүй автсан, тэрийг хүлээж авах, боловсруулах туршлагагүй, тэгээд уймарсан, эсвэл их өрөвдсөн, эсвэл жигшсэн, нэгдүцсэн гэх мэтлэн ийм янз бүрийн манипуляцид орж автагдж байсан гэж энэ шишгэн бичсэн байна. Тэгээд ер нь арчил бол энэ Москвагийн улсыг ингэн ийм юм хийнэ гэж ерөөсөө толгойд нь багтаагүй, төсөөлж чадаагүй, ерөөсөө итгээчгүй. Тэгээд энэ барууныхны энэ оюун санаа менталит болохтой зэрэг энэ дээр үеийнхээ одоо энэ дэлхийн 2 дугаар дайнд дуусны дараагийнхаа энэ 90-ад оныхоо ч юм уу тийм менталитаас гараагүй. Тэгээ ерөөсөө амар тайван амьдраад ажлын байр газ дайнд ажингүй ингээд амьдрий. Тийм учраас одоо дайн л хийхгүй байвал одоо хамгийн чухал нь байсан учраас одоо бити энэ Украин зэвсэг өгөө гэж эхэндээ бол хүмүүсүүд ерөөсөө зэвсэг өгөхийг яахгүйсэн, дэмжихгүй байсан. Тэгээд эхэндээ гэж энэ номыг бичиж байхад яг тэр зэвсэг өгнө өгөхгүй гэж яригдж байх үед гарсан ном юм байлээ. Тийм учраас энэ барууныхан ингэж Украин зэвсэг өгөхгүй гэж тэгж байна гэж бичсэн байна. Тэгээ одоо барууныхны ярьдаг нэг юм нь одоо бид нар улаан шугамын цаана гарч болохгүй гэж ярьдаг. Тэгээ улаан шугам нь юу юм гэхтэй зэрэг өөртөө ямар ч юм болж исэн өөртөө дайн татагдан оролцохгүй байх гэдэг. Тэгээд нэг юм улаан шугамтай. Тэгэл тэрнийхээ цаана гарахгүй тулд одоо бүх юмыг хүлээн зөвшөөрдөг одоо болж байгаа юм л да энэ барууныхны талаас. Энийг нь болохтой зэрэг энэ Кремль бол өстой андахгүй сайн мэддэг. Одоо энэ Путин ч угаас өөрөө герман хэлтэй хүн штэ энэ Дрезден байжсэн. Тэгээд тийм энийн сайн мэддэг учраас бол энийг бол айгүй сайн ашигласан. Тэгээд ер нь бол ингээд энэ барууны хүмүүсийн оюун санаа бол айгүй энэ одоо дайны өмнөх байдалд ороход өөрчлөлтөд айгүй цаг хугацаа хэрэгтэй байсан. Тэгэр шилжилт бол айгүй хэцүү явагдсан гэж бичсэн байна. Оросуудын хувьд бол энэ дайны үеийн менталитет, дайны үеийн оюун санааны бэлтгэл бол дороо ирсэн. Яагаад гэхтэй зэрэг энэ нөгөө Украинд алагдсан цэргүүдийн шарил очиход л энэ дайнд орж гэдгийг бол Оросууд ингээд сэтгэл санааныхаа хувьд мэдээд ингээд тийм өөрчлөлтийг бол барууныхнаас эрт хийж чадсан байна. За тэгээд энэ барууныхны бас нэг юмыг бичсэн. Одоо энэ Донбасст болж байгаа дайн бол их хол сонсогддог энэ барууныханд. Одоо энэ ерөнхийдөө энэ мэдэхгүй болохоор тэр энэ чинь урд нь Донбасс очиж байгаагүй Украинийг ч мэдэхгүй башхуу ихэнх хүмүүсд байгаа шүү дээ. Тийм учраас энэ Кёльнд болсон энэ шинэ жилийн баярын үеэр болсон энэ террористуудын гэмтгэрэг эсвэл энэ Парисын Батакланы концертын заалд болсон тэр олон хүмүүсд буудаж алсан энэ террористын хэрэг эдэртэй харьцуулахад маш хол сонсогддог. Тэгээд яг л ирээдүйнийхөө менталитээр л одоо байцгааж исэн. Тэгээ эдний энэ Германы сэтгүүлчид сурвалжлагч Москвагаас явуулж байгаа тэр юмда одоо бараг ингээ арчил байгуулж байгаа юм шиг л юм ярьдаг байсан. Тэрэнд нь итгэцсэн. Тэгээд Оросыг бол бараг өөрийнхөө холбоотно гэж бодцгоодог болцсон байсан. Ялангуяа германууд. Оросын телевизээр тэгээ орой болгон баруунд эдний энэ одоо баруунд болж байгаа энэ актер террористич ч юм уу энэ хэрэг болж бүтэхгүй юм гаргаад тэр Оросууд тэрийг үзээд баярлаад болж гэж яхих нь дотроо баярлж ядг нь энэ барууныхан мэддгүү маа гэж бичсэн байна.
За тэгээд энэ хибрид дайны тухай бас бичсэн байна. Одоо энэ юу хийдэг вэ хибрид дайны үед гэхээр тодорхой нэгэн толгойлогчгүйгээр Facebook юм уу энэ нийгмийн сүлжээний сүлжээн дээр массын эсэргүүцлийг одоо тий энэ одоо хүмүүсийн дургуй хүргэх массын эсэргүүцүүлэх тийм ямар нэг юм ингэж одоо өдөөж байдаг ийм энэ ийм одоо феномен одоо үед байна тий. Тэгээд яагаад гэхдээ зэрэг Орос бол ерөөсөө энэ дэлхий дээр байгаа бүх орнуудад болох гэж байгаа өнгөт төвсгөлийг дарах гэсэн одоо хамгийн гол хүч гэдгийг өөрөө одоо тэгж өөрийгөө тэгж үздэг болсон юм байна. Хаана л өнгөт төвсгөл гарч ийн тэрний эсрэг байж идэг. Тэрийг дарах сонирхолтой байдаг гинэ. Тэгээд тэрийгэ болохоор энэ өөрснийх нь талаас ойлгоод Москвагийн улсын перспективээс бол юу ч боддог уу, юуг тайлбарладаг уу гэхээр энэ барууныхан энэ Майдан дээр энэ Киевүүдийг энэ Украинуудыг ингэж яагаад ашиглаад жагсаалгаад энэ бид Оросын эсрэг хибрид дайн хийгээд байна. Тэгээд энэ Оросын эсрэг болох гээд байна. Тэгээд тийм учраас одоо бид нар одоо хариу барьж эсрэг хибрид дайн хийх ёстой гэж үздэг юм байна. Энэ Оросынхаа талаас. За тэгээд 90-ийн онд Ельцин Путинд нөгөө их мэдлээ шилжүүлж өгөхөд барууныхаа Путинийг бол энэ манай талын барууны талыг баримтлагч хүн энэ их мэдлэлд очлоо гэж энэ их том андуурсан. Энэ тэгээд ерөөсөө энэ Оросууд маань ардчил байгуулад ингээ Европтой буцаж ирэх нэ тэрийгээд тэгээд ер нь Оросын тэрийг нь шүүмжилсэн улс төрч хүмүүсүүдийг болохоор та нар русофобитэй байна. Та нар одоо энэ хүдэн дайны үеийнхээ риторик энэ нарративаас бойлох хэрэгтэй. Одоо бүх юм шинээр эхэлж байгаа юм шиг ингэж шүүмжилж байгаа хүмүүсүүдээ бас шүүмжилдэг байсан байна энэ баруунд. За тэгээд дараагийн нэг хибрид дайны нэг юу нь болохоор арга хэрэгс нь болохоор айлган сөрдүүлэлт. Бас барууныхныг айлган сөрдүүлсэн нь юу вэ гэхээр энэ тархсан эднээс юу н стратеги нь юу вэ гэхээр за бид нар одоо цөмийн зэрэгтэй оронтой сөргөлдөж өрөөсө болохгүй. Оросууд бол яаж ч мэднэ дэлхийн 3 дугаар дайныг гаргахад ч мэднэ. Тийм учраас зүгээр аяар нь байх хэрэг байцгаая. Одоо ингээд нэг гайгүй байгаа дээр нь ингээд аяар нь байж тэгээд худалдаа 8 хийгээд тэгээд дотроосоо эн чин амьдрал нь сайжраад тэгээд аяндаа ардчлалын замаар яваад ингээд бид нар одоо энэ Евроазийн төв дээр амар дайнд дажингүй амьдрна гэж ингэж итгэсэн. Айх одоо юу хоёр горд хоёр хослуулж ээжилтэй энэ барууныхан. За тэгээд энийг нь мэддэг одоо энэ одоо барууныхаа ингэж айж байгаа, ингэж андуурч байгааг нь сайн мэддэг энэ Кремль бол ерөөсөө энийг одоо сайн ашиглаад одоо энэ ямар юу хийж болох юм байна гэдгийг мэдээд энэ барууныхан яах ч юм байна гэдгийг мэдээд Чечен рүү дайн хийсэн, 2008 онд Гүрж рүү дайн хийсэн гин. Тэгээд 2014 онд Кремийг булааж авсан Украинуудаас. За мөн тэгээд бол цаашаага Балтийн орн өөр ямар орнууд руу дайрах вэ хэн мэдлээ гэж шийдхэн бичжээ. За тэгээд ер нь бол барууныхан бол Мариуполоос болоод ч юм уу Нарвагаас болоод дэлхийн 3 дугаар дайныг гарах ямар ч эрсдэл үүсэхгүй. Барууныхан тэр зэрэг юм ингээ золиослоод ирсэн. Энийг нь Москвагийн айгуу сайн мэдж байгаа. Энэ ерөөсөө шантаж болцсон. Тийм шантажийн тоглоомд бол барууны ардчил бол ерөөсөө Оросын эсрэг ямар ч шансгүй байсан гэж бичсэн байна. Тэгээд Кремлийн стратеги бол ерөнхийдөө энэ бандитуудын уламжилт бандитуудын стратегийг адилхан гинэ. Тэгээ ер нь Ленинградын хотын захын бандитуудын зодоон л одоо ингээд зодооноор хэлсэн юм л одоо энэ Орос гэдэг том улсынхаа хэлийг даваад одоо ямар ч шийтгэл юу ч өдөргүйгээр энэ олон улсын төвшөнд гарчаад байгаа нь юм байна л да. Одоо энэ Украины дайныг хэлж байна. Тэгээд энэ баруун руу явуулсан хибрид дайны анхны хохирогчт нь бол энэ Орос Украины тэнгэрт буудуулж онгоцонд буудуулж амиа алдсан голландчууд юм аа гэжээ. За тэгээд одоо энэ хибрид дайны чи одоо гол зэвсэг болох энэ айдсыг бол ерөөсөө айдс бол хүмүүсүүдийг ингээ гар хөлийн хүлчдэг. Энэ айдсыг яаж ашиглах вэ гэдгийг бол ерөөсөө энэ КГБ-гийн оюутнуудад бол айгүй сайн зааж өгдөг юм байна л да. Энэ Путиний сурсан сургууль шүү дээ тийм ээ. Тэгээд
Путин чинь цөмийн покер атгацсан хүн гэж бичиж байна энд. Цөмийн покер атгацсан хүн бол ингээд ийм тоглоомн дээр ийм бол 2 дахин илүү хожих одоо 2 дахин илүү ирэх ийм шанстай байдаг гинэ. Тэгээ энэ тоглоомонд хин хүчтэй нь ялдаггүй, хин эцсийн бүр эцсээ хүртэл явж чадах нь хождог. Ийм одоо энэ бол Оросын одоо манай Оросын бичигдээгүй хууль юм аа. Манай Орос улсад бичигдээгүй хууль юм. Одоо тэгсэн чинь тэр Оросд байдаг хуулиар нь дэлхийд даяараа улс олгоо энэ хүн төрлөختөн энэ хуулийнхын дагуу одоо явцгааж байна. 2006 онд Александр Литвиненко гэдэг энэ Александр Литвиненко гэдэг хүн чинь Англид полониумаар хордуулаад Путин чинь цацраг идэвхт бодисоор хордуулаад алдсан шүү дээ. Энэ одоо анхныхан тэр Оросын бус Оросоос гаднах нутаг зэвсгэр дээр хийсэн аллах нь эхнийх нь юм бэлээ. Энэ хүн болохтой зэрэг яагаад алуулсан бэ гэхээр энэ өөрөө бас КГБ-гийн ажилтан байж байгаад бас шудраг хүн байсан билээ. Тэгээ энэ КГБ-ийн ийм аимшиг юмнууд хийгээд мэдчихэд энэ Орос дотроо юу яасан бэлээ. Хэвлийн баг хурал хийгээд тэр булхай бүх юмнуудыг хилчээд тэгээд Англи руу цогтаацсан юм бэл. Тэгээ энэ юу булхайг гол юмнуудыг яасан бэхээр тэр авилгалаас гадна тэр нөгөө 9 давхруудыг чичээнлүүд айн хийх гээд ордог 9 давхруудыг дэлбэлснийг ярьсан. Бас тэгээд өөрснөө дэлбэрснийг ярьсан. Бас өөр юу ярьлаа чинь 2 3 ноцтой юм ярьчаад тэгээд дараа нь авгаадаа тэгж хийсэн гэж ядгийн. Авгаа нь одоо яах бол чамаг энэ болохтой зэрэг ингээд нүүрэндээ маск дээр зүгээгүй хэвлийн баг хурал хийгээд хажууд нь сууж байгаа хүмүүсд нь болохоор ийм масктай тийм хэвлийн баг хурлын бичлэг байдаг юм байл. Нүрээ нууцсан. Тэгээ энэ авгаадаа одоо энэ чамаг яах вэ гэсэн чинь одоо намайг эсвэл баривчлна эсвэл одоо алны 2-1 гэж хэлсэн. Тэгээд Англи руу цогтаасан гэж тэгж идэг юм бэл. Тэгээ энэ хүний чинь очиж араас нь очиж хордуулж алаад тэгээд англичууд чи яагаачгүй шүү дээ. Ер нь яг юугаар хордуулсан гаргаж ирсэн. Тэгэл эннээс хойш ер нь шийтгэл гэж байхгүй юм байна. Дураараа ашиглаж болох юм байна. Өөрийнхөө нутаг дээр болон бусад гай хүний нутаг дээр гэдэг юмыг бол ойлгосон Путин. Тэгээ 2008 онд болохоор гүрж рүү орсон. Гүрж рүү нэг танкер ороод 8 хоногтай яадаг лээ. Бас хийдэг штэ. Тэгээ 2014 онд Крим рүү орсон. Тэгээд энэ Оросын бас нэг парадокс болохтой зэрэг бүр их Петр хааны үеэс эхлээд энэ арчлын ачаар энэ баруун төгссөн барууны технологиг өөрсдийнх нь эсрэг хэрэгэлдэг нэг юм уламжил манай Орос орнд байдаг юм аа гэн. За дээрүүд ч яг нэг офицеруудаа баруун руу сургаж яваад тэд нар нэрээд буу зэвсэг сураад тэгээд эргээд байлдажсэн шүү дээ. Тэрнтэй адилхан одооны нэг тэрнтэй төстэй нэг юу бол арчлын үнэт зүйл болсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг ашиглаад уруулан ашиглаад энэ олон нийтийн сүлжээгээр дамжуулж энэ мэдээллийн дайн хийх одоо өөрсдийнх нь эсрэг мэдээллийн дайн хийх ийм үйл ажиллагаа явуулж байгаа маа Оросын холбооны улс. Мэдээллийн дайнд бол сэтгүүлч хүн бол фейк ньюс тараах ёсгүй. Харин энэ юунд бол одоо энэ Оросууд бол ерөөсөө тэрийг бол гарамгай ашиглаж байгаа. Тэгээд нэг жишээ бичсэн байна. Энэ яг дээр үед Берлинд болж исэн миний сонсч исэн юм билээ. Берлинд амьдардаг нэг Орос охиныг 6 настай ч үлээ энэ исламын дөрвөөсөд ирж хүчирхийллээ гэд эсэргүүцлийн жагсаал Берлинд болоод байсан. Тэгээ энийг үдсэн хүмүүсд айгүй уурлаад Оросд нь жагсаалуулаад Герман манай хүүхдүүдийг ингээд энэ Берлин ч гэсэн Оросоо жагсаад байсан. Тэр нь сүулдэ худлаа болж таарсан юм. Тэгтээ яг тэгэл худлааг нь хүн болгоно мэдэхгүй шүү дээ. Тэгэл ер нь ингэж нийгмийн сүлжээгээр үзэн ядалтыг бол одоо дэврээдэг ийм арга байдаг аа Британий арга нь гэж. Тэгээд энэ Кремлийн торооллуудын айрам гэж байгаа. Тэр Кремлийн торооллуудын айрам бол ерөөсөө өдөр шөнөгүй ажилдаг. Дэлхийн маш олон оронд байдаг. Тэгээд хэдэн зуун мянган фейк аккаунт байгаа. Тэрэнд бол ерөөсөө мөнгө хэмэндгүй маш их санхүүжүүлдэг гэж байна. Тэгээ тэр ингэж тэр байтугай бүр энэ баруунд ч гэсэн бүр Кремлийн мөнгөөр юу хийдэг
одоо троллинг хийдэг сэтгүүлчид байна, улс төрчид байна, бизнесменийнхэн байна, блогерууд байна. Тэр байтугай одоо ардчилсан улсын экс-канцлер хүртэл энэ Герхард Шрёдерийг хэлж юм л да. Энэ хибрид дайных нь бас нэг хэрэгсэл болчоод ингээд явж байхад энэ жижиг гарууд бол одоо мөнгөний төлөө бид нэр гэр бүлээтэй жих гэж байгаа гэдэг ийм Оросын тролл болдог хүмүүс бол маш олноороо байдгаа гэж. За тэгээд Герхард Шрёдер бол ерөөсөө энэ Москвагийнханд нэг юм ойлгуулж өгсөн хүн юу ойлгуулж өгсөн бэхээр энэ баруун экс канцлер хүнийг худалдаад авч болж байгаа юм чинь энэ ер нь нийгмийн цаана ер нь юу байх юм бэ? Бүх юмыг худалдаад авч болох нь гэсэн тийм ойлголтыг өгсөн хүн юм байна л да. Тэгээд энэ Москва бол ерөөсөө энэ авилгын системийг дэлхийд дахинд хавдрын метастаз шиг ирээ цэргүүд тарааж байгаа гэж байна. Одоо улс болгонд бол энэ авилгалыг тарааж байгаа гэж бичсэн байна. Тэгээд сүүлийн одоо баруун руу гэхэд сүүлийн 20-од жил, одоо 20 гаруй жил маш олон Оросын тэрбум доллар бол энэ баруунуудын банк руу орсон. Тэгээ энэ барууны банкын Швейцарын банк чинь цэвэр мөнгө юм уу, бохир мөнгө юм уу тэрийг ялахгүйгээр ингээ авчдаг. Тэгээ энэ чи одоо танаа ардчилт хэрэгтэй юм уу? Ямар юм болж байгаа юм бэ гэж энэ шишгэн бас барууныхан зориулж бичсэн ном болохоор тэгэж асуусан байна. Тэгээ өөрөө энэ хүн бол энэ Швейцард орчуулагчийн ажил хийдэг байхдаа бол ямар их гэмт мэргийн мөнгө орж ирснийг бол мэдсэн тэр ажлынхаа дагуу. Тэг ер нь Оросд бол мөнгөний үнэр янз янзын үнэртэй байдаг, тодорхой байдаг. Бага мөнгнөөс бол хөлс ядууруул ажилгүйд л үнэртдэг бол их мөнгнөөс лёвер, гэмт хэрэг, авилгал, хүний ёс бус, хууль бус үйлдэл үнэртдэг юм аа. Манай Оросоос орж иж байгаа энэ их мөнгө бол бохир мөнгө байхаас өөр ямар ч боломж байхгүй. Цэвэр мөнгө байх ямар ч боломжгүй гэж бичсэн байна. За тэгээ Швейцар улс бол ерөөсөө энэ мөнгө угаалтыг бол ерөөсөө гарамгай хийж байгаа, төгөлдөр хийж байгаа. Тэгээд яаж явагддаг вэ гэхээр одоо банкнд нь орсон мөнгнөөс банк татвар төлнө. Тэгээд татвараасаа цайлан сургуул одоо татаас юу гэдгийг те малчид, зохиолчид бүх хүмүүст ингээ очино. Ингээд Оросын бохир мөнгө тэгээ цэвэр мөнгө болж хувирдаг юм аа Швейцард ирээд. Энэ одоо Швейцар улс чинь бол зөвхөн энэ үнэнээс үнийхээ бяцлагаар амьдраад байгаа улс биш ээ. Эсрэгээр баг энэ малчидаа энэ дэм татаас өгдөг учраас энэ Швейцар улс чинь үнэтэй бяцлагтай байдаг юм аа гэж үтсэн байна. Энд чи өөрөө Швейцард амьдардаг хүн шишгэн. За тэгээд Оросын бохир мөнгөөр баруунд бол ерөөсөө юу худалдаж авдаг вэ гэхээр вилла худалдаж авдаг, яхт худалдаж авдаг, хөл бөмбөгийн клубүүдийг худалдаж авдаг, сэтгүүлчдийг худалдаж авдаг, төрийн албаныхныг худалдаж авдаг, улс төрчдийн худалдаж авна, үзэл бодлын авна, гаргаж байгаа шийдвэрүүдийг хүртэл худалдаж авдаг. Оросын холбооны улс бол ерөөсөө авилгалын системийн хамгийн том экспортогч ор юм аа. Дэлхийд даяараа. Мөнгөөр зодхол ерөөсөө хибрид дайны үйл ажиллагааны гол хэсэг гэжээ. За тэгээд Москвагийн режим бол энэ барууны намуудын зүүн байна уу, баруун байна уу бүр тэрнээс үл ялган одоо мөнгөөр дэмждэг. Тэдний энэ гол зорилго нь яадаг гэж байгаа юм гэхээр эдний ардчлалыг одоо сулруулах гэсэн тийм зорилготой, улс төрийн тогтворгүй болох гэсэн зорилготой, өөрснийхөө нөлөөг бий болгох гэсэн зорилготой юм байна. Тэгээ энэ болохтой цаг Ленин хэлсэн нэг үгнээс одоо сургамж авсан гэх юм аашийн энэ капиталистууд биднэрт олс зарна, түүгээр нь бид тэдний хоолойг нь бооно гэж Ленин тийм үг хэлсэн байдаг гинэ. Тэгээ капиталистуудыг зарсан олсоор нь өөрснийх нь хоолой боо гэсэн үг юм байна л да. Харин одоо бүр энэ одоо тэгсэн чинь капиталистуудыг нь олстой хамт худалдаад авчихсан байгаа. Тэгээ энэ КГБ-гийнхэн бол дээр үедээ энэ үзэл сурталтад тулгуурлаж энэ үйл ажиллагаагаа тагнуулын үйл ажиллагаагаа баруунд явуулдаг байсан бол одоо бол ерөөсөө тэр үзэл суртал хамаагүй байсан. Баруун уу, зүүн үү, фашист уу, коммунист уу одоо ерөөсөө хамаагүй. Зөвхөн прагматизм дээр тулгуурлаж одоо үйл ажиллагаагаа явуулдаг болсон гинэ. За тэгээд энэ хибрид дайны өөр нэг зорилго нь болохоор энэ Европын орнуудыг хагаралдуулах, дотроос нь ингэж одоо хагаралдуулах юм юутай. Энэ дээрсээр Унгарыг үтсэн байна. Унгар бас их нөлөөлж энэ өөрснийх нь Европын холбоо дотор нь сулруулж байгаа юм байна. За тэгээ Францын тухай үтсэн байна.
Оросын мөнгөөр энэ Францын Le Pen, Marine Le Pen энэ нэг банкны үзэлтэн байгаа штэ. Энэ бол ерөөсө өчрөг болсон. Одоо энэ Marine Le Pen дараагийн сонгуульд ялахгүй гэсэн одоо тийм баталгаа байхгүй. Тэгээ бас Германы энэ AfD намыг бичсэн байна. AfD нам бол ерөөсөө шууд Оросын бодлогыг Бундестаг төлөөлж байгаа нам. Энэ Европын барууны ерөн гэж байгаа энэ популист намууд бол ихэнхдээ энэ Москвагийн Британий одоо зэвсэг болсон ийм намууд байгаа. Одоо энэ Итали, эдэр чинь бүгдээрээ энэ юутай айгуус найз шүү дээ. Одоо энэ саяхан нас ордог хин блэ Италийн Берлускони эдэр чинь тий. Тэгээд Европын сонгогчд бол ерөөсөө сонгогчд одоо нэг юмнаас цочирдсан. Тэр нь одоо юу гэхээр энэ исламын орнуудаас ирж байгаа энэ дөрвөксдээс цочирдоод одоо энэ ирсэнд тэг ер нь хүчтэй гар ор саятай хүчтэй гар хүсэж эхэлж байгаа. Тэгээ энийг бол одоо энэ Германы AfD намч одоо энэ дөрвөксд ирснээс хойш үүссэн нам багхгүй юу? Одоо тэр яг жинхэнэ дөрвөксдийн эсрэг гэж болно. Тэгээд энэ намын чинь олон зуун мянган Орос цагаачид бас саналаа өгдөг. Одоо зарим нь бүр юу дэвшээд Бундестагийн гишүүн болцсон одоо Орос хүнч байгаа. Тэгээ тэд нэр болохоор байнга одоо энэ дайны үеэс ч гэсэн Оросын телевизээр дээр гардаг байхгүй. Бид нэр одоо та нарт өгөн зэвсэг Оросын Германы ард түмэн та нар зэвсэг өгмөөргүй байгаа. Бид нэр эсэргүүсэж байгаа дэргээд одоо ч гэсэн яриад идэг. Ийм хүмүүсүүд бол одоо энэ Германы Бундестаг дотор байгаа Шольц хүртэл дебата хийж ууралж агаад та нар бол AfD Оросын нам шүү гэж хэлж исэн бүр Бундестаг дотроо. За тэгээ цаашаага Оросын цагаачтад одоо нөлөөлөх бол ерөөсө Кремлээс нөлөөлөх айгүй амархан. Нэгдүгээр эдгээр чинь өөрсдөө хэл усаар дамжуулаад өөрсдөө телевизтэй одоо хэвлэлтэй нийгмийн сүлжээ эдрээрээ тэрнээс гадна Германы уугуул иргэд бол энэ AfD нөлөөлөх айгүй бас арай тийм чадахгүй арай хэцүү Оросууд нөлөөснөөс тэрнээс гадна бас энэ Оросод нэг Русский мир гэдэг ийм сан байгуулсан юм байна. Тэр сангийн одоо гол зорилго нь болохоор энэ Германд байгаа энэ Оросуудын олон нийтийн байгууллагыг одоо эдгээр чинь төрийн бос олон нийтийн байгууллагатай тэрнгээр нь дамжуулаад ингэж бас эднэрийгээ контролж яадаг, эднэрийгээ жагсааж яадаг энэ чинь энэ Германы засгийн газрын бодлогын эсрэг AfD-гийн жагсаалууд байна. Энэ вакцин эсрэг үүсдэг янз янзын үйл ажиллагаа цаанаас нь явуулдаг. Эндээс сангуучдаг гинэ. Энэ Русский мир гэдэг сангаас энэний байгууллагууд нь. За тэгээд энэ анх Трампыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөд сонгож байхад энэ Оросын дүмд баярлаад шампанс гууж исэн гэж энэ гişүүд нь. Тэрэн тэгээ одоо яагаад баярлж байгаа юм гэхдээ зэрэг энэ НАТО дургүй хүн одоо ерөнхийлөгч боллоо. НАТОг сулрууллаа гэж баярлж тэгж дүүм дотор шампанс гууж исэн. За тэгээд энэ одоо Унгар мэтийн улсуудыг ингэж хагаралдуулах нь Кремлийн тодорхой хэмжээний ялалт юм аа. Тэгээд нэр баярлдаг юм аа гэж бичсэн байна. За тэгээд энэ Европ дотор болж байгаа энэ арчилсан ертөнцид болж байгаа энэ хагарал бол ер нь юу болж байгаа юм бэ гэхээр энэ хуульч сулрна хүний эрх чөлөө нээлттэй нийгэм гэсэн ийм үн цэнтэй нийгэм л одоо ингээд сулраад ингээд задарч эхэлж байгааг энэ нэг юу юм бэ л да шинж. Тэгээд энийг бол одоо ерөөсөө хамгийн гол урайлдаг ингэж одоо ийм болж ийм болох хэвээр гэж баг тангарах нь холгүй байдаг гинэ энэ Оросын телевизээр дээр. Тэгээ хүмүүстэй ч гэсэн айгүй тийм нэвтрүүлэг үзүүлдэг гэж энэ Оросууд. За тэгээд ер нь эцэст одоо энэ Москвагийн режим бол ер нь 21-р зууны соёлт ертөнцийг бол залж чадж байна гэж шишгэн бичсэн байна. Энэ соёлт ертөнц чинь Москвагийнхны замаар л яваад байгаа юм байна л да. Тэд нэг жишээ хэлсэн байна. Одоо дэлхийн хамгийн хүчтэй арчилсан улсын ерөнхийлөгч одоо Америкийн ерөнхийлөгч энэ Асад ч нөгөө юу яасан шүү дээ. Химийн үе олноор нь устгах химийн зэвсэг хүүхдүүд эмэгтэйчүүд тэрглээд аюу олон хүн алдсан шүү дээ. Нэг аимшигтай юм гараад исэн зурагтаар та нар харсан баг. Тэгээд тэгэхэд ингэж энэ том улсын ерөнхийлөгчд одоо
том гүрнийхэн хоорондоо яриад энийг одоо явуулъя, энэ ингэж болохгүй юм хийгээд байна. Энэ Асадыг явуулахгүй бол энэ одоо арай болохгүй юм хийгээд байна гэж Обама тэгсэн байна л да. Тэгсэн чинь Путин үгүй гэсэн юм байна. Явуулахгүй гэсэн. Тэгэл одоо Асад яваагүй. Тэгээ Обама дараа нь тэтгэвртэй гарсан. Тэгээд Асад үлдсэн. Тэгээ Путин ихэр болсон. Тийм учраас энэ одоо Орос бол ер нь дураараа дэлхийд одоо дураараа загинж чадж байна гэдгийг л бичиж байна л да. За тэгээд дараагийн нэг хибрид дайны зэвсэг нь одоо энэ исламын дөрвөсөд гинэ. За энэ төр чинь нөгөө Орос чинь Сирийг очиод бөмбөгдөөд тэр нэг Алеппо өдөргөл билүү Алеппо өдөргөл нэг аимшигын болгоцсон байдаг штэ. Тэр дөрвөс чинь л одоо энэ 2015 онд наашаа энэ Европод орж ирсэн юм байна. Тэр нутгаас ирсэн. Тэгээ энийг одоо Европыг дотроос нь нийгэм нь хагаралдуулах гэж сулруулах гэж энэ хүмүүсүүдийг нааш нь Европ руу явуулахыг одоо энэ Орос их дэмждэг юм байна. За тэгээ юу болсон бэ гэхээр одоо Европын холбооны улс гэдэг чинь одоо дотроо энэ хил байхгүй шингэний улсууд гээд тэгээ хаанаас ч хаашаа явж болдог. Эдийн засаг нь нэг одоо Европын холбоонд бий болж байгаа хүчин төгөлдөр хуулийн 80% нь Брюсселд одоо батлагддаг. Тэгэхээр баг 1% болж ин гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ ерөөсөө ярьж байгаа хэлж байгаа юм нь болохоор сэдв нь болохоор энэ одоо агаарын дурлаарал амтны одоо эрх ашиг одоо тэр фармерын аж ахуйд амьдарч байгаа сарвчанд амьдарч байгаа амттын эрх ашиг одоо тэднийг амьдралын сайжруулах ч гэдэг юм уу ерөнхийдөө ийм гоё юм уу тансаг сэдвтэй улс байлаа шүү дээ одоо ч гэсэн одоо тэрэн дээрээс чинь гэвэнтх одоо энэ аимшигтай цуст дундад зуунаас зүхтаасан энэ исламын дөрвөстэйг ингээд ийм олноор нь бараг саяар нь шухуу ингээ ороод ирэхэр чинь энэ одоо дотроосоо энэ нийгэм нь юу болж байгаа юм л да. Хэцүү юмнууд аявих гарч ийн эдгээр чинь тэгэл аална хэдэн дандаа хутгална. Тэр одоо миний түрний хэлээд байдаг тэр Кольны Сильвестрийн баяр эсвэл одоо янз янзын зөндөө болсон та нар сонссон байх. Тэгээ эднэр яагаад ирэхээр ингээ нийгэм дотроосоо хагаралдаад яагаад бид нэр ийм олон хүмүүсүүдийг оруулж гэж хоёр өөр ертөнцид ингээд нийлчихээр тийм эмх замраагүй байдал үүсэт. Тэгээд энийг болохтой зэрэг Оросууд Ленин хэлсэн нүүцлэшэ идиот гэж байгаа юм. Тэр одоо энэ дөрвөстийг тэгж нэрлэж байгаа юм байна. Орчуулах юм бол хэрэг болдог идиотууд, хэрэг болдог мангуу тэнэгүүд гэж нэрлэж байгаа юм байна. Тэгээд энэ мангуу тэнэгүүдийг ашиглаж байгаад энэ дотроос нь хагаралдуулын нийгмийн сулруулъя гэж байгаа юм байна л да. Тэгээ энэний нэг жишээ болохоор яг энэ бас саяхан 2018 он байна уу 19 онд ч юм уу энэ баахан амьтад тэр одоо урд зүгээс Сирмир, Араб, Ирак гэдэр тэндээс Афганистан эдрээс онгоцонд билет өгөөд суулгаад энэ Беларуст авчираад энэ Чех Польшийн хил дээр аваачид баруун руу оруулах гээд 40 амтд ирсэн ш тийм чаа. Хит баг сар мар болсон баг. Тэг сүүлд нь Польшууд хөөгөө явуулсан задаж модоод. Тэгээд тэднээс ярилцлага хийж яхад гэжсэн биднэрт мөнгө өгсөн тэгээд паспортын маань бэлэн гаргаж өгсөн тэгээд онгоцоор суугаад исэн та нар одоо ингээ герман гар гэсэн гэд тэр хүмүүсүүдийг бүр албаар явуулсан байгаа байхгүй юу. Тим нэг юм болж исэн одоо энэ дайныхан л нэг үйл ажиллагаа байсан юм байна л да. За тэгээд одоо ер нь баруун бол энэ хибрид дайн дөрөв ялагдж байна гэж шишгэн бичсэн. Барууныхны эдийн засгийн барууныхан яагаад ийм давтагдаж ялагдж байгаа юм бэ гэхээр эдгээр шуналтаагаас болоод эдийн засгийн сонирхолтой автагдаад Украиныг золиослоод тэгээд ийм юм болсон. Одоо энэ хибрид дайн ингээл улам үргэлжлэл, улам идэвхжээл, улам ширүүсж яхад Орос Герман хоёрын худалдаа бол улам өсвөлээс одоо бизнес үлэрээс аимшигтай цэцгэлжсэн. Тэрнтэйг адилхан. Тэгээд энэ 2014 онд энэ Кремль булаад авахд нэг хагас санкц тавьсан болоод тэгээд цаашаага нөгөө энэ Nord Stream 2 гэдэг энэ юуны сүлжээ хоолоо молоо барай явцсан шүү дээ. Нэг хэсэг биш шалаагүй. Одоо энэ харьцуулсан байна л да 1980 онд Оросын холбооны Орос зөвлөлт холбоот улс Афганистан руу дайрахад дэлхийд даяараа эсэргүүцээд дэлхийн 65 улс Москвагийн олимпиад оролцоогүй юм байна. Тэгсэн чинь саяхан энэ одоо Украиний хэсгийг нь тасдаж эзэлчихэд байхад сая болсон энэ дэлхийн аврагт бол ганц ч орон бойкот хийгээгүй бүгдээрээ оролцсон гэж бичжээ. Одоо энэ бас шишгэн
аль алийг шүмжилж яана л да. За тэгээд НАТО-гийн зүүн тишээ тэлсэн тухай энэ дараа нь бичсэн байна. Энэ одоо НАТО зүүн тишээгээ тэлсэн явдал бол Польш, Чех, Унгар, Литв, Латв, Эстони улсын ард түмнийх нь хүсэлт байсан юм аа. Хэрвээ барууны улсууд одоо хүсэж байхад нь оруулаагүй бол өөрснийхөө ард түмэнд юу гэж тайлбарлах вэ? Зөвшөөрөөгүй бол өөрсдийнх нь ард түмэнд тэднийг сонгохгүй болчих штэ. Яагаад оруулахгүй байгаа юм гээ тий. Тийм учраас энэ НАТОд элсэх хүсэлт бол НАТОгийн шийдвэр байгаагүй. Харин эдгээр энэ дээр дурдсан улсын орнуудынх нь ард түмний туулсан хатуу хэцүү амьдралын түүхийнх нь үр дүн байсан юм аа. Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улсуудын одоо зөвлөлт холбоот улсуудын бүрэлдэхүүнд байсан улсуудыг Оросын холбооны улс тусгаар тогтнолын одоо хэрнээ яг жинкнээс зөвшөөрдөг. Цаасан дээр зөвшөөрсөн мөртлөө ер нь цаас гэрэмэрийг бол нэг тоодгүй юм шиг байна шүү дээ. Ер нь энэ Оросч. Тэгээд тэр энэ улсуудын ард түмэн бол одоо Орос гэдэг том ахаасаа бол айгүй айдаг. Тэгээд одоо бас үзий явдаг. Тэгээ одоо энэ бүгдээрээ энэ Украин шиг болохоос айгүй айдаг. Тэгээд энэ НАТОгийн юунд дээр би бас нэг энэ Шишкиний номдөө бичиг өөр нэг юм хэлчих гэж бодлоо. Энэ доор сонсож байгаа хүмүүс зарим нь сонирхолтой байж магадгүй. Энэ ийм бас юм билээ. 1900 одоо энэ улсууд чинь 1991-ээс ахуулаад 90-ад оны ихээр энэ зөвлөлт холбоот улс дадрахад гарцсан тусгаар тогтносон улсууд. Тэгээд дараа нь НАТОд орё гэсэн чи эхэндээ жоохон зөвшөөрөхгүй байж яснаа. 1997 онд Ельцин ерөнхийлөгч байхад жигтэйхэн сайхан зан хөдлөөд зөвшөөрье гэсэн юм билээ. Тэгээ эдгээр чинь хоорондоо юу яагаад хамгийн гол нь бас эдийн засгийн асуудал байсан байгаа. Орос ч өөрөө айгүй 90-ад онд бүрээс айгүй хэцүү болсон. Тэгээд гэрээ хийгээд тэрийг одоо НАТОгийн Грунд акт гэж нэрлэдэг юм билээ. Тэнд гэрээ хийхдээ юу гэсэн бэхээр энэ улсуудыг тэр НАТОд нь оруулахаа зөвшөөрөё. Харин эсрэгээр нь 3 юм юу яая. Одоо 8-aalцъя тийм ээ. Нэгдүгээрт нь бид нар G7-д оръё. Тэгээ G8 болъё гэсэн байгаа. Тэгээд эдгээр чинь Орос чинь G7 G8 болсон юм билээ шүү дээ. Хоёрдугаарт нь та нар эдийн засгийн тусламж өг. Тэгээ аягүй их мөнгө авсан юм билээ. Энэ одоо Оросд болсон энэ бүх компани одоо юу гэдгийг тий аюу энэ баруунаас орсон бүх юм чинь тэр гэрээтэй холбоотой байгаа байхгүй. Тэгээ 3-дугаарт нь за яг энэ орсон улсуудын нутаг дэвсгэр дээр энэ цөмийн өшөө байрлуулахгүй шүү гэсэн ийм 3 заалтаар Орос тавиад нөгөө талаас нь НАТОд орохын зөвшөөрсөн байл. Тэгээ энийг манайхан ерөөсөө шал өөрөөр яриад идэгий. Тэгэхээр хэлмээ санагчлаа. За тэгээд цаашаага энэ их айдаг гэж ярьсан тийм ээ. Оросуудын одоо энэ яагаад гэхдээ зэрэг Оросууд нь бол манай Орос хүмүүсүүдийг тэд нэр одоо геноцид хийгээд энэ одоо өөрснийхөө Орос хүмүүсийг аврахаас өөр аргагүй болсон учраас ингэж орж байгаа маа гэж шалтгаан болгодог юм байна л да. За тэгээд перестройкийн дараагийн эмх замбраагүй байдлыг эднэрийг яаж тусдаа гарсныг нь бичсэн байна. Тусгаар тогтнолоо зарласны энэ хуучин зөвлөлт холбоот улс юунд байсан Балтийн орнууд эднэрийг ер нь энэ перестройкийн дараа чинь нэг эмх замбраагүй байдал гарсан гэж бид нэр дээр үеийнхэн өгүүлэлт ярьжсэн шүү дээ тий. Тэр үеийг далимдуулаад энэ улсууд Оросын империас салж чадсан юм аа. Тэд энэ боломжийг түүхэн үүднээс харахад Оросын импери гэдэг шоронгоос гарсан богинохоо хугацааны боломжийг ашиглаж чадсан ийм үйл явдал болсон юм аа гэж бичсэн байна. Тэгээд энэ өөрснөө гарцсан хүмүүсүүд чинь бушуухан нэг хүчтэй холбоот нь олж өөрийгөө хамгаалуулах гэж ингэж хайсан. Тэр нь одоо НАТО байсан юм аа. Украин болохтой зэрэг энэ хүчтэй холбоотныг олж чадаагүй. Тийм учраас ингээд Оросын идэж болсон гэж бичжээ. Энэ Шишкин. За тэгээд ерөнхийдөө энэ улсууд чинь түүхийнхээ явцад ганцхан энэ одоо 90-ад онд биш. Дандаа энэ хоёр ертөнцийн хооронд энэ барууны ертөнц Оросын хооронд өөрснөө сонгох эрхгүйгээр нэг нэгэнд нь ээлжлэн эзлэгдэж исэн ийм түүхтэй юм билээ шүү дээ. Одоо энэ Украин гч нэг удаа Польшд эзлэгдээл, нэг удаа Оросд эзлэгдээл, нэг удаа Германд эзлэгдээл. Тэгэл ер нь өөрснөө бол юугаа тусгаар тогтнолоо сайн дураараа ер нь яаж чадаагүй энэ улсууд юм бэл. Тэрэн дотор бас энэ Швед бас ордог юм билээ. Швед бас энэ эднэрийн дунд чинь бас
Тэгээд шведүүд юу гэж хэлжсэн бэ гэхэд та мэдэх байх Астрид Линдгрен гэдэг хүүхдийн аягүй гоё зохиолч эмэгтэй байсан. Энэ ном нь бол ерөөсө бүх хэлэнд орчуулагдсан байдаг. Энэ хүн Дэлхийн 2 дугаар дайны үед энэ Герман ялагдаад Орос ялаад байх үед ингэж бичсэн байдаг гинэ. Одоо энэ Орос ялж хүчтэй болгон шиг байна. Орос манайх руу ороод ирвэл ирэх аюул байна. Энэ ороод ирэх юм бол одоо ер нь амьдралынхаа үлдсэн хугацаанд Оросуудаа өнгөрүүлэх одоо ер нь их хэцүү санагж байна. Бараг насан туршдаа хөвтлээ Хайл Хитлер гэж явж исэн л бараг дээр бахаа гэж бичижсэн гинэ. Тэгэхээр тэр үед хүртэл одоо энэ Оросыг мэддэг ийм ямар юм мэддэг байжлаа хүмүүс. Энэ Астрид Линдгрен ч аягүй төвшөлт төрөлтэй хүн, фашист хүн биш. Тийм хүн байсан. За тэгээд энэ НАТОгийн зүүн тишээ тэлсэн гэдэг байгаа яриад байгаа юм бол энэ НАТОгийн зүүн тишээгээ тэлээгүй маа. Зүүн Европын харин баруун тишээ зүтгэсний энэ үр дүнд бас гарсан үйл явдал юм а гэж бичжээ. За тэгээд энэ НАТОгийн зүүн тишээ тэлсэн гэдэг бол хибрид дайны шалтгаан биш харин шалтгаан юм аа. Энэ Чеченийг бөмбөгдсөн, Гүржийг танкаар дайрсан, Кремийг эзэлсэн, энэ Сирт үе олноор нь алан хидж байгаа диктаторын үйлдэлийг Сирийн диктаторын үйлдэлийг ерөөсөө Оросоос болж ингэж шийтгээгүй хүлээн зөвшөөрсөн энэ бүх үйл явдал бол ерөөсөө энэ барууныхын энд ямар ч шийтгэл ягаагүй, ямар ч хариу урвал үзүүлээгүйгийн одоо ер нь үр дүн юм аа. Тэрнээс болсон юм аа гэж бичжээ. Тэгээ ерөнхийдөө бол манай Оросд өөрийнхөө хүнийг сайн зод тэгвэл чамаас хүн айн гэдэг ийм Орос ардын хэцүү байдаг гинэ. Тэгээ энэ бол ерөөсөө их хүчин төгөлдөр үг байдаг юм байна энэ Оросд. За тэгээд энэ Оросууд барууныхан конфликт одоо ерөөсөө одоогор бол надад ерөөсөө ямар шийдэл харагдахгүй байна. Тэгээ одоо зөрчлөн ч гэсэн одоо дээд зэгтээ хүрээгүй байна. Энэ харин Европынханд нэг шинэ шанс гарч ийн тэрний болохоор энэ одоо болсон үйл явдалд анализ хийгээд энэ одоо хямрал аюул түгшүүрийн Европт болж байгаа аюулыг одоо ойлгоод үнэт зүйлээ хамгаалаад өөрсдөө эргэж олох юм боломжийг одоо энэ Европынханд олгож байна. Тэгээ энэ дайны аюул тулгарч байгаатай холбогдуулаад энэ Европынхан нэгдмэл болох энэ шанс бол одоо Европод гарч ирж байна. Тэгээ ер нь 21-р зуунд локал дайн гэж бол байхгүй. Энэ бүх дайн бол Европын дайн байх болно. Одоо тэгээ та нар Европчийнхан бол дайнд хэдийнэ орцсон гэдгээ ойлгоо гэд энэ хэсгэнд төгсөж байна. Баярлалаа. Ачаастай ямар том сэдв вэ? Бараг чиний яриаг ойлгож авах гэж бараг гүцэхгүй шахуудаа л явлаа. Харин тийм байгаа биз. Тийм байна. Энэ ерөөсөө айгүй хэм нэг дор яасан бадсан. Ерөөсөө одоогийн яг дүр зургийг тэр чигээр нь шингээж орсон байна л та. Тэгээд энэ ч одоо яривал бүр ингээд задлыг юу л хэвээр айгүй их юм байна. Ёстой гүцхэргүй. Мундаг бицэн гэдэг байна та. Энэ хаван өстой Орос хүн ч одоо Оросыгоо мэддэг, барууныг мэддэг хүн болохоор тэгээ одоо энэ чи аргагүй том зохиолч хүн бас мундаг харж бичиж дээ тий. Анализ. Амар мундаг. Эний чи ингээд хэлэх хүн одоо энэ цаг үед нэг хоёр хүн гарах уугүй юутай л ах ер нь. Гэхдээ энэ дээр одоо яг барууны алдаа гэдэг дээр мига сая яг юу гэх баруун яг уу энэ одоо алдаа нь болохтэй зэрэг мөнгнөөс болоод энэ хямдхан газ авах гээд хямдхан одоо мөнгө эдийн засгийн ашиг сонирхлоосоо болоод энэ бусад улсууд руу хийж байгаа энэ дайн дажин юмны өмнө нүдэ анчихсан. Энэ л одоо барууны алдаа болж байгаа байхгүй юу? Тэгээд наад алдаа чинь нөгөө яваа тэр КГБ-гийн одоо нэг тэр айлгах тактик энэ юмд нь ерөөсөө бүгдээрээ орцсон байсан учраас ингээд юу ч хийж чадахгүй энэ алдаанд хүрлээ гэж нэгсэндээ нөгөө надад өгүүлж эхлэх үеийнх нь нөгөө хибрид одоо тий мэдээллийн дайны асуудал ярьсан шүү дээ тий. Тэгэхээр тэр үндсэн одоо тэр Ленин хэлсэн үг дахиад одоо сайн цээжлээгүй байна. Нөхдүүдийн тэр
одоо КГБ-гийн нэг философи байна да тий. Хүнийг яаж айлгадаг болох уу эднэр гэдэг. Тэр тактик хэрэглээд тэрэнд нь угаасаа энэ барууныхан орчихсон байсан учраас дараа нь ингээд ийм янз бүрийн асуудлууд болоход бүр очиж бүр тэр Каддафигийн асуудал дээр хүртэл юу ч хэлэхгүй ингээд өнгөрүүлж ирсэн эднэргээд бодохоор нилээн одоо энэ тэр энэ цөмийн да хэрэгэлчин ч гэх юм уу фото уралчуулын асуудал хүндрэн ч юм уу нэг ийм аимшигын юмд бол тэр чигээр Европ хөтлөгдөд орсон байсан гэсэн имийг хэлээд байна тий. Тэгээд тэрийг одоо хүртэл энэ цөөхөн хүмүүс л мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ ард түмэн нь бол одоо өчигдрөөс ахуулаад энэний бичсэн юмнуудыг одооноос л хаах сугсаас нь энэ тэндээс нэг пункт болгож нэг хүн юм уу хоёр хүн бичиж байгаа байхгүй юу. Яг ингэж яасан юм одоо энэ барууныхан бол одоо хүртэл ойлгоогүй. Барууныхнаас гадна би одоо ингэ бодоод байхад энэ хүн энэ Герасимовын тэр философи теори, хаосын теори гэдэг чинь тэр хүн ингэж хэлсэн байж дүгнэлт нь энэ дайн бол зөвхөн эцсийн шатны юм аа. Гэвч одоо эн чинь Украинд одоо яг жинхэнэ эцсийн шатанд орж байгаа юм биш үү? Тэрнээс өмнө энэ хибрид дайныхын шатнууд дистаратаа явагдаад одоо тэр болохоор одоо ганцхан Украинд биш дэлхийд даяар нь явж байгаа гэхээр манад хүртэл энэ хибрид дай явж гэнэ гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Тий. Энэ одоо манай Монгол ялан малхан чинь над энэ ер нь ийм хибрид хэлбэрийн нэг наа чинь чиний саяны дурддаг одоо юу штэ тэрэн дээр яг л очиж байгаа штэ төрүүлж пропаганда хийдэг ард түмнийг ухуулдаг улс төрчид юуг нь худалдаж авдаг хэд хэдэн над айгүй тодорхой аргууд бичсэн байж та наа чинь тий наа чи манад ерөөсө тодорхой явж байгаа асуудал штэ тий зүгээр манайх ялгаатай байгаа нь Украин шиг одоо нэг сүүлчийн шат руугаа ороогүй байна л гэсэн үг үстэй тий. Харин тий би бас тэгж ойлгоод байна. Энэ нэг юм сэвэл манайхан чи сэвэх гэж ярьдаг чинь нэг юм фэйсбүүкээр сэвэл дахиад нэг юм араас нь сэвэл тэгэл өсвөлдөө хүмүүсүүд нь залхаал тэгээд юу ч үнэмшгэ байгаал итгэл үнэмшилгүй болоод тий. Нэг тийм их торгоолууд гэдэг чи одоо бодтойгоор байж юм. Тэгэхээр над хибрид юу дайн чинь бол манай угаасаа яг явагдаж байгаа. Тэгээ энэ хибрид дайнаар бэлдсэн энэ хөрс гэх юм уу нийгмийн үзэгдэл энэ юг хааш нь чухам яг хөтлөх гээд байна үү те гэдэг дээр л байгаа болохоос яг манад бол энэ эцсийн хибрид дайн чинь зорилго нь одоо энэ арчлын эсрэг энэ системийн өрсөлдөгч гэж үзэж байгаа. Системийн эсрэг гэхэр чи одоо манайх чи арчил ганцаараа тэр Орос хот хоёрын дунд байгаа арчил явуулна гэхэр чин манайх бол бүр яг тэнд хибрид дан явуулах улс нь яг мөн байхгүй юу? Арчлын эсрэг гэхээр тийм байна. Одоо Монголд энэ бүпэр оронд юу яаж эднэр арчлалд орж зах зээл хөгжүүлж энэ хөл дээрээ босч одоо хөгжин цэцгэлж болохгүй. Тэгээд эцсийн энэ хятад ч гэсэн яг адилхан юм шиг. Одоо энэ Тайваныг яагаад ингэж байгаа гэхэр чин Тайван ч одоо арчилсан нэг арлан шүү дээ. Тэгээ энэ ч одоо эргээд энэ Тайван ч яагаад энэ хятад аюултай байгаа гэхээр энэ арчлан л аюултай байгаа байхгүй юу? Тэрнээс өстөр бол мөнгө төгрөг бүх юм хятад байна шүү дээ. Тэгээ арчлан аюултай тэгээд яг нөгөө далайн эзэмшил тэр далаадах өөрийнхөө нөлөө гэдэг дээр тий бас эдийн засаг Тайваны эдийн засаг чинь бол хятад бол мундаг том юм гэлээ. Тийм юмнууд байгаа бах. Яг тэр хибрид хэлбрээсээ дараа нь тэгээд яаж яваад сүүлийн шатандаа ордог нь энэ Украины хэлбэр гэлээ. Энэ жинхэнэ дайн чинь алж чаддаг, зэвсгээр алж чаддаг чинь энэ одоо Украины дайн. Тэгээ ер нь бол энэ чинь өөрснөө яагаад хибрид дайн хийж байгаа гэхээр өөрснөө зэвсэггүй болоод олигтой зэвсэггүй болоод шууд дайн хийхгүй ингэж эхэлж сулруулж агаад дайснаас сулруулж агаад дараа нь өөрийнхөө зэвсэг хэмжээндээ тааруулж дайн хийж байгаа юм байна гэж би ойлгоод байна шүү дээ. Энэ зөвлөлтийн үеийн хоцрогдсон зэвсэгтэй учраас шууд дайн хийж чадахгүй учраас эхлээд хибрид дайн хийсэн гэж бичсэн байл шүү дээ. Тэгэхээр одоо баруун тал дээр энэ хибрид дайнд бол баруун бол нэлээд идэгдээд за Швейцар бол одоо бохир мөнгийг нь хадгалж өгдөг, угааж өгдөг. Одоо угааж өгдөг гэж хэлж болохоор байна. Төгс төгөлдөр угаадаг гэж бичсэн байгаа юм. Төгс төгөлдөр угааж өгдөг. Тэгээд Герман болохоор бүр
нөгөө канцлер нь юу Энэ канцлерийн худалдаад авчиж байгаа юм чинь одоо тэр өстой капиталистуудыг олстой хамт худалдаад авчлаа гэдэг шүү дээ. Тэгээд олсоор нь хоолойг нь боон. Тийм байна. Тэгээ Ангела Меркелийн тухайд эдгээр юм бичээгүй байна тий. Бичээгүй ерөнхийд нь л барууныг бичсэн байлээ. Энэ Ангела Меркелийн тухай бол бичээгүй. Ерөнхийдөө адилхан л байхгүй. Гэхдээ яг хамгийн аимшигтай их очиж яасан хүн чинь Шрёдер шүү дээ бүр. Ангела Меркель бол дургүй байсан. Гэхдээ яг хуу мөнгөө эдийн засгаа бодцсон. Тийм байна. Айгүй сонирхолтой сэдв байна манайхан. Тэгээд гарч ирээд чөлөөтэй асуугаад яриад ингээд явбал айгүй энэ их чухал сэдв байна. Манайхан гараа өргөд гараад ирээрээ. Тэгээ одоо эндээс ер нь яг хуу тэр НАТО өөртөө бол зорилгоор бол тэлсэн юм байхгүй. Зүүн Европ өөрөө НАТО руу тэмүүлсэн гэдэг нь тэр бас нэг point байна те энэ юм дээр. Тэр одоо би бүр энийг уншичаад бүр үнэмшиг байхгүй. Тэгээд үнэ юм удлаа юм уу гэсэн чинь бүр тэр хараа 97 тэр үед чинь нөгөө Английн ерөнхий сайд чинь байлаа. Манад ирээд идэг. Тони Блэр. Тэр зогссон. Одоо энэ барууны хэдэн том хүмүүсүүд Ельцинтэй хамт зогссон. Тэг яг тэр гарын үсэг зураад тэгээд ийм болцолтойгоор ингэж эднэр одоо тэгээ бас 3 юм одоо Оросууд авах болоод нэг нь Ж7-д орох болоод нэг нь тэр их мөнгө авч эдийн засгийн тусламж одоо ерөөсө манай эдийн засгийг одоо сайн болгож өгөл гэсэн байлээ. Тэгэл дараа нь баахан хөрөнгө оруулалт өдр ороод Орос руу гадаад барууны компаниуд орсон. Тэгээ тэр 3 дахь нь болохтай зэрэг энэ шинэ орж байгаа НАТО-д орж байгаа улсуудын дэвсгтэр цөмийн хөшөө тавихгүй гэдэг. Тэрийг одоо хүртэл тавиагүй шүү дээ. Тэгээд тэрний оронд эднэр НАТО-д ороо гэсэн байгаа байхгүй. Тэгээд дараа нь тэрний дараах нь 97 онд байсан юм чи 99 онд Путин болсон шүү дээ. Путин болсныхаа дараа бас тэгж хэлж байгаа зураг байлээ YouTube-ээр Оросоор бүр ярьж илээ. Энэ улс болгон өөрснийхөө ямар бүлэглэлд орох уу тэр бол өөрснийх нь тусгаар тогсон улсуудын асуудал шүү дээ. Надад бол биднэрт бол ургуцаад байх юм байхгүй гэж Путин өөрөө хэлж байгаа байхгүй. Тэг чинь л одоо манайхан чинь миний ойлгосноор эднэр одоо ингээд НАТО-д ороод ингэчлээ гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ? Эсвэл би буруу ойлгоод байна уу? Өөр ямар point яригдчихлаа. Тэр КГБ-гийн аргууд те тэр Ленин хэлж үлдээсэн сургаал үг натулч ер нь цээжилж бичиж авах штэ зүйлүүд яваад байна. Тэгээд бас яг амжилттай хэрэгжиж байгаа нь яг үнэ энэ одоо энэ дөрвөсөдийн асуудал гэж одоо хэцүү юм болж штэ энд ч одоо штэ. Дөрвөсдийн асуудал тэр чи албаар дотроос нь ингэж яана гэ айгүй мэрэгэн байгаа үст те. Мэрэгэн аргуудтай. Тийм маш мэрэгэн аргуудтай амжилттай яаж байгаа юм байна л та. За хараад гарч ирсэн байна. Орой минь хүргэе. Ярьж болно. Орой минь. Орой минь дээ. Хараад асуулт ч юм уу ярих зүйл байснаа. За яг энэ номын тухай гэхээс илүү зүгээр өөрийнхөө бодлыг ярьдаг юм уу гээл. Яриа. Ер нь тэгээд юу байна л та. Айгүй их бухимдаж байна л та. Одоо ингээл манай улс ч бол нэг 90-ад онд хэцүү байсан, 2000-ад оны үед хэцүү байсан. Тэгээ ингээ бодохоор одоогийнхтай харьцуулахад бас гоё үйж тий. Ямар ч гэсэн бас нэг жамаараа хөгжих гээд ингээд урагшаа явж л байсан байгаа байхгүй. Ямар нэг тийм уулуурхаан зодон байхгүй тий. Тэгээ Орос ч гэсэн тэр өөрсдөө дотроо бүжгнэнтэй Монгол руу анхаардгүй. Бид нар бол яг жамаараа гоё хөгжөө явж байсан. Тэгээ яг нөгөө сүүлийн нэг 10 жил 20 жил Оросч нь буцаж хүчээ аваад сэргээд яг ингээд эргээд яг Монголыг базаад эхэлж байгаа нь одоо
илэрхий болчиход байна шүү дээ ерөнхийдөө. Тэгэхэд одоо энэ нийгэмд одоо энийг хүн ам ихэнх нь харахгүй байгаа аюу харамсалтай санагдаж байна л та. Тэгээ яг бидний үе бол ингээд яг энэтэй эвлэрээд яг хувь заяатаа эвлэрээд одоо шоронгийнхаа амьдрал шорон л гэсэн үг шүү дээ. Энтэйгээ эвлэрээд яг дуусч болно л та. Гэхдээ үр хөвгтөө бодохоор бас ингэж явмааргүй байхгүй. Бидний үр хөвгт одоо ингээд ийм нэг харь улсын колоничлт тийм. Харь улс бол ер нь колоничлж байгаа улс бол колонийнхаа тэр эзэмшлэх улсыг бол ер нь сайн сайхан байлгая гэж бодохгүй шүү дээ. Аль болохоор тийм нийгэмд байгаа муу мухай юм дэмжил нийгмийн зөрчлийг аль болохоор өдөөгөл тийм дотроос нь тийм нэг хаалган батаргаал ерөнхийдөө тэгжээж л дотор нь зодтуулж тийм байдалтай ижилтэйг л шимшүүсийн л сорж мүлжиж тэгж л явна шүү дээ. Тийм. Орос бол ер нь яг бид нар үл тэгж юм л та. Тэгэхээр ерөөсөө бид нар бол яг ингээл нийгмийн сүлжээгээр одоо яасан завтын яагаад хэрүүлхий гэдэг тийм байдалтай харагдаж байгаа ч гэсэн ясан дээр бол тэгэл үр хөвгтөө бодохоор ерөөсөө тэгж явахгүй болохгүй болчихдог. Тэгээ ер нь тийм оюун санаа нэг колоничлалт орцсон. Тархиа баз болчихсон. Нөгөө Чингис хааны хэлсэн үг гэдэг чинь. Иргэний биеийг нь эзлэе, сэтгэлийг нь эзлэе гэдэг. Сэтгэлээ эзлүүлнэ гэдэг бол их аимшигтай юм байна л да. Энэ бодоход биеэ эзлүүлснээс ч илүү аюултай. Бид нар бол одоо яг тийм оюун санаа нэг колоничлалт орцсон юм шүү дээ. Тийм хөрш улсынхан. Тий, наа чи саяны яригддаг тэр хибрид дайны ах уу тийм. хибрид дайны юу нөлөөнд орсон байна л гэсэн үг л дээ. Тэгээ бид нар одоо ер нь одоо ингээд би ер нь одоо ингээд социализмын үед ер нь их гайхдаг байсан байхгүй ингээд 70 80-аад оны үед тийм ингээд уусаа нийгмийнхаа муу мухайг ерөөсөө ярихгүй. Тэгэл аль 88 89 онд л угаасаа тэгэл кино ихээр дандаа л нэг бүр 60 70 жилийн өмнө болсон тэр нэг хідэн ноёд лам феодалын юу гэл ингээл болчихсон л тийм кино гэдэг үсэн шүү дээ. Уран зохиол хийсэн гэсэн тийм. Тэгээ ингээ харахаар бол яг тэр нь бол инээдтэй ч гэсэн бид нарт бас тэрнээс суралцах юм байгаа байхгүй. Социализм нэг юм айгүй төгс хийж чадсан байхгүй. Хуучин социализм. Тэр нь болохоор тэр феодализмаа бүрэн боловсруулж чадсан тийм. Бүрэн дарж бүрөөсөө хизээч өндийхгүй болсон дарж чад боловсруулж тэгжээж яг тэр суурин дээр нь социализмоо босгож чадсан байгаа байхгүй. Тэр нь яг муу мухай байсан тийм. Гэхдээ яг өнгөрсөн нийгмээр бид нар яг нэг 90 оноос хойш нийгэм шилжилт хийхдээ тэрийг ерөөсөө ойлгоогүй байхгүй. Социализмыг бүрэн дарах хэрэгтэй байсан юм байна тийм. Социализмыг дарахгүйгээр энэ суурин дээр нэг ардчлалыг ерөөсөө босгох боломжгүй байхгүй. Одоо бол бид нар дарчдаг. Нөгөө социализм өгчлээ гэсэн чинь амьлаад хий үзэгдэл одоо босоор олон гэдэг шүү дээ. Чөтгөр шолон болоод амьлаа босоод ирлээ шүү. Эргээд одоо нөгөө нэг энэ ардчлалаа дарах гад эргээд зурах гад шүү дээ. Тийм нэг зомби босч ирчээд бид нарт үзэлцээд байгаа байхгүй. Энэ аимшигтай зомби бас бид нар одоо яг яаж салах вэ тийм. Ийм л юм байгаа байхгүй юу. Хуучин нийгэм тийм. Тэр одоо харь улсын заавраар одоо ах トゥ угийнхан цусыг босоочсон тэр заналчдыг бид нар одоо эргээд яргалах хэрэгтэй шүү дээ. Дорж 37 онд одоо тэлмэгдүүл хийгээд тийм алж хятаад явсан хитэн тэр гар хөл байгаа шүү дээ гадаа тийм. Тэднийг одоо яагаад эргээд ялдгүй юм бэ тийм. Шүүх хэрэгтэй шүү дээ. Үгсэн ч үхээд талд орсон байсан ч гэсэн тэднийг одоо яллаад одоо улсаас авсан гавьяа шагналууд бол тэрийг хүчингү болгоод үгсэн байсан ч гэсэн ялаа нь оноогоод тэр түүхийг үнээр сэргийх хэрэгтэй байна. Ерөөсөө тийхгүй тийм. Яг тэр цэдэн бол Чоос эднэр гэдэг тийм тэдний цаан чи бүр тэр ногоон малгайтны бүхэлдээ арин байгаа шүү дээ. Тэдний одоо үр хөвгтүүд нь байгаа. Тэгээд манай өвөө имээ хилмэгдэж явсан гэхээр урдаас доромжилж доогдох үед танах чи хятад байсан юм байлгүй урагч байсан юм байлгүй гэдэг. Тэгж доромжлох юуг нь хүртэл хаах хэрэгтэй байна. Хилмэгдүүлэлтийг одоо үгүйсгэх хоригдмоор хуулиараа хоригдмоор байгаа байхгүй. Одоо еврей холокостыг үгүйсгэж 20-т үед Германд тэрийг үлдсэн Германд 20-т үед. Тэгэхээр чин бид нар одоо өөрсдөө тэр хилмэгдэхтэй үгт ингээд доромжлуулаа явж байгаа байхгүй. Тэгээд ер нь тэр хуучин одоо тэр хөшөө дуурсгал ном бүтээл одоо тарих угаасан кино минь бүгдээ нь устгамаар байгаа байхгүй. Урлагийн бүтээл гэж байлгаад гэдэг нүүтг нь эргээд бид нэр өөр хөвгтэйг ингээ хордуулж байгаа. Одоо тэр 90 оноос хойш төрсэн 2000 оноос хойш төрсэн хуучин нийгэм үзээгүй хүүхдүүд социализм гоё байсан гэж яриа явж шүү дээ. Тийм.
ямар шоронд яаж байсан мэдэхгүй гэж тийм ярьж байгаа байхгүй. Тэр хуучин нийгмийн одоо тэгээд бид нарыг бол ер нь маш их олон зүйлээр барьж байгаа л та. Орсын телевизэн сувг байна, Орсын хэвлэл мэдээлэл бүгд чөлөөтэй. Доор ижил бүр хамгийн юугаар бодоход Кирилл үсэг хүртэл тэдний гар үл байгаа байхгүй. Тэр мөрийн бүгдээрнгээс салмаар шүү дээ. Одоо Орсын бид нар битгой тэр Орсын хуучин тэр нэг зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Казахстан эднэр хүртэл одоо Кирилл хүчгээс салах гэдэг. Бид нар тэр сууралтай. Ерөөсөө тэгээд зардал одоо Монгол хүч рүү орё ихтэл тэгэл зардал яриад тахын тэр зардлаас ч илүү зардлыг юу чи бий болгоод байгаа байхгүй тийм. Тэгэл одоо бас нэг 37 оны хэлмэгдүүлэлийг ингээл энэ тэнд ингээл бичгээр тэгдэг хүмүүс. Тэгжээр бол 1200 хэд онд монголчууд очиод өчнөө алж шатсан шүү дээ гэдэг. Нэгсэндээ цаавараа Чингис хааныг яллаад байгаа байхгүй. Чингис хаан чи бидний одоо юу өвгдөөц хамгийн одоо Монгол үндэстний бахархал үн төсөөл мөн бичдэг тийм. Тэгэхэд Оросуудыг яллахгүй тулд Оросуудын тэр нэг гай зовлон биднэрт учруулсан гай зовлон яахгүй тул өвгдөөцөө ялж байгаа байхгүй. Тийм одоо наана одоо их оронд үнсрэг үзэсгэлэнийн туг барьсан хүмүүс цаавраа тийм тэр өвгдөөцөө ялж байгаа байхгүй. Өвгдөөц мань 1937 оны хэлмэгдүүлэлтийн буруутанд нь Оросууд биш Чингис хаан гэж хэлж байгаа байхгүй цаавраа. Энэ одоо юу вэ те? Энэ одоо үнсрэг үзэл их оронч үзэл мөн үү те? Ийм л байдлаар хандж байгаа байхгүй. Тий. Одоо ингээд 80 жилийн өмнө одоо хийсэн хядлагын одоо цусны хатч хэмжээг өөр хөвгтнүүд байж хахад 800 жилийн өмнө болоод өнгөрсөн түүхийг эргээд ялж байгаа байхгүй. Ийм байдлаар хандж шүү дээ. Тий. Тэдний хувьд бол одоо өвгдөөц үн төсөөл гэж байхгүй байхгүй. Ерөнхийдөө тэгээд эргээд ярихад бол бид нар бол тэр 1200 хэд оны тэр Оросыг түрэмгийлсэн гэжтэй ер нь бол түрэмгийлэг юм билээ шүү дээ. Оросын бид нар тэр тангууд сартуулшиг тэгж арчиж хаяагүй. Бид нар Оросын ван тулсуудыг үлдээгээд яг тэр Алтан ордны улс бол яг Оросын нутагт байгаагүй шүү дээ. Урдлын тэр одоо тэр нэг татар матар гэдээ бүгд нэг тулсууд идэх шүү дээ тийм. Тэр тэнд л яг тэр улсаа байгуулсан юм билээ шүү дээ. Одоогийн тэр түрк хэлтэй тийм. Хараатай наадхыг чи яг хараа. Наадхыг чи энэ шишгэн бас битсэн байгаа. Чи хэрвээ буцаагаад энэ урд бидний ярьсныг сонсвол яг тэр чинь бичсэн байгаа. Ван тулсуудтайгаа бүгдээрээ тийм байдалтай монголчууд бол наадхад нь тусдаа амьдраад тэднээс татвар авдаг байсан юм билээ шүү дээ. За яг хөө тэгээд улсуудын хилээд байгаа шиг дарлж байсан юм бол шишгэн энэ хүн арай өөрөөр бичдэг байгаа байхгүй. Энэ хүн юу гэж бичсэн бэ гэхээр одоо энэ орсуудын яриад байгаа энэ монголчууд ирээд бид нарыг ингэж дарлж ингэсэн юм а гэдгийг татарское иго гэж орсууд нэрлэдэг юм байна л да. Энэ татарское иго бол монголчуудын орж ирснээр эхлээгүй маа. Монголчууд 1241 онд ирсний дараа 15 жилийн дараа тэр аимшигтай дарлал аллан хэдлэг 15 жилийн дараа болсон. Хизээ болсон бэ гэхээр энэ одоо энэ зарлигаа энэ нөгөө грегэгээ Александр Невскийд өгсөн билээ. Тэрний өмнө Александр Невскийн дүү нь Андрей Невский гэдэг хүн байжгаад тэгээ энэ Александр Невский одоо энэ Оросуудын магтаад хөшөд урсгал болгоод байгаа Александр Невский чинь дүүгээ матаж очиж сарай руу монголчууд руу очиж долгонж хамт байсаар яжгаад тэр одоо эрх мэдлээ авчаад тэгээ дараа нь жинхэнэ одоо хамгийн харигслаа яасан яагаад 1000 хүний чихийг 1000 хүний 50000 хүний чих 50000 хүний нүдийг сохолсон чих ногтлж гэж тэр чинь тэр татарское иго гэдэг байгаа байхгүй юу. Тэр чинь энэ Александр Невский хийсэн гэж байгаа. Тэр татарское иго гэдэг чинь тэр монголчуудтай хамт ирээгүй маа гэж энэ шишгэн бицээ байгаа. Чи хэрвээ сонсыг гэвэл бид нар энэ дээр ярьсан байгаа яг шишгний бицснэр. Тэгээ би сүулт орж ирсэн. Гэхдээ энэ хараа бид нар хараа энэ айгүй удаан өдөр болгон нэгийг л ярьж байгаа байхгүй юу. Энэ бүр эхний бүлгүүд дээр яригдсан байгаа шүү. Та нар яагаад орж дараа өөр ногоон байшин гэдэг өрөө рүү ороод дээр үед яригдсан шишгний юмнуудыг нөхөө сонсч болно шүү. За яг энэ номны тухай ярих гэвэл тэгээд би бол бас түүх сонирхдаг хүмүүд яхад өөрийнхөө мэдж байгааг хэлэхэд бол ер нь Монголд тэр Оросын одоо яг тэр нэг ноёрхлыг хэрэгжүүлэх чинь монголчууд биш Оросууд өөрсдөө байсан шүү. Москва гэдэг улс чинь өөрсдөө Монголын татвар хураагч тийм татварын байцаагч
байж тэрнийгээрээ баяжиж босч ирсэн улс шүү дээ. Босд юуны юу тэгээд яг Оросд ямар нэг байдлаар хохирол учруулсан байдаг бол бид нар тэрийг бүр өөрсдөө газар нутгаараа төлцсөн байхгүй. Уралаас нааш ерөөсөө слав үндэстнүүд амьдарч байгаагүй шүү дээ. Уралаас Сибирийн тэр асар том нутаг хиний нутаг гэсэн тийм. Татар Монгол түргүүдийн газар нутаг гэсэн шүү дээ. Тэрийг бүхэлд нь Оросд бид нар өгсөн шүү дээ. Тэ. Оросыг хэрэг түргэнгэлээд ямар нэг байдлаар хохирол учруулсан байвал бид нар тэрийг тэр газар нутгаараа хангалттай төлцсөн байхгүй. Тэгэхэд ч одоо тэр 1937 оны 30 мянган хүний тэр толгой нь одоо Чингис хааныг ялсныхаа хариуд тэр шийтгэл нь 30 мянган толгойгоор төлсөн юм шиг яриад байгаа байхгүй. За одоо жоохон харилцан яриад их үү? Одоо жоохон харилцан яриад их үү? За. Золоо орж ирсэн байна. Золоо орой минь. За хүлээж байгаа тэгээд харилцан сайхан яриад. Золоо орой минь. За орой минь. Маш сонирхолтой юм уншчихсан мега баярлалаа. Орой минь шин сараа орд тарлдаг юм байна. Сайн уу золоо? Сайн. Тэгээ би яг наачмалыг Монголд болсон шүү дээ. Та нар ингээд сайн болсон үйл явдлыг сайн анзаарах юм бол ойдлогоо хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсны дараа энэ Монголд бол энэ гибрид айн бол шууд ихэлсэн шүү дээ. Санаж байгаа. Одоо хин Ганбаатар биш үү? Энэ бол тэр гибрид айны маш том төлөөлөгч гэж би харддیں۔ Тэр хүн ерөөсөө энэ төслийг амлаад авцсан, байнга харлуулж идэг. Тэгээ та нар санаж байгаа бол баяр зохитой телевизийн хаалцсан бэлтгэлцээнд ороод заач бол үндсэндээ бол далаараа цэвэр тавилсан шүү дээ. Тэгэл тэрний дараахан баяр зохит дээр одоо ингээд Швейцар данстай мөнгөтэй нуусан гэл ингээд үйл явдал өрнөөл тэгээ Швейцарын холбооны улс эрэг үүсгээл ингээд тэгээд юу болсныг та нар мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд та нар ингээд санаж байгаа бол ойдлогоо хөрөнгө оруулалт гэрийн зургуудад 5 дээр ингээд MCS юу өөрийнхөө цахилгаан зугаах үйлдвэрийг бариад эхлэнгүүд сайн шандын аж үйлдвэрийн парк тийм сөргөлдүүлсэн төсөл гаргаж ирсэн санаж байна уу? Сайн шандын аж үйлдвэрийн парк танктай хятад 34-өөс аврагшаа салж тасрах Хантингтоны онол гэл сонинуудаар гарч ирсэн. Тэгээ Крантны онол 100 чухал сэдв Монгол тулгтны 100 эрхэм офшор баярын 7 байр мууны аюул тэгээ Монгол ялна 30 гэр бүл эдгээр чинь бүгдээрээ хибрид айны төслүүд шүү дээ. Бүгд ингэ дистарата явсан байхгүй. Дистарата ингэ бүгдээрээ яваад та нар ингэ санаж байгаа бол тэр үед юу шүү дээ 2000 ялангуяа 2014 оноос хойш л ерөөсөө Монголд ерөөсөө сар болгон нэг ийм олныг шуугуулсан ийм сэдв гарч иж ингэж нийгмийн тэр чигээр нь хаос байдалд оруулдаг санаж байна уу? Жишээлбэл одоо юу штэ тэр боловсролын яамд ажилласан насан буян дүүргнийг мууны гишүүн муунтай холбоотой тий асар том сенсац дэгдэж нийгмийг талцуулж исэн. Тэгэл бүх нийтийн цэрэг татлаг гэсэн санаачлаа л тий. Тэгээ биний түрүүчийн дурдсан сэдвүүдийг гаргаж ин чинь нөгөө тэр Василий Герасимов гэдэг Оросын армийн жанжин штабын дарга мэдсэн хибрид айны онлынхны биел тэр байхгүй. Хаос нийгмийн бүхэлдэн талц. Ер нь Монгол ингээл уул уурхаан бүүмөр ингээл эдийн засгийн өсвөл зүгээр явж яхад гинт ингээл нийгмээр талцаал хуваагдаал гадна дотны лөөрч бий болол тэгээд нөгөө талд наард түмэн үхлээ хатлаа ингээ ядуурчлаа. Ямар аимшигтай юм бэ гэл ингээд талцаад эхэлсэн ш та санаж байгаа зү. Тэгээд гол төлөөлөгч нь одоо тэр Хиншүү Ганбаатар тийм үү. Тэр нөхөр ихлээл тэгэл араас нь одоо таанаас санаж байгаа бол Шарван нөхөр нь Баатар уяг гэж хоёр нөхөр нь шүү дээ. Тэр хоёр бол байнга одоо нийтлэл бич нийгмийг талцуулж исэн судлаач өөрийг нэрэлсэн ган уяг гэж нөхөр бий. Real политик судлаач болор болд гэж нөхөр бий. Тийм үү?
Дараа нэг олон улсын таамж нөгөө 50 гэр бүлийг толгойг нь таслаад тойрон бүжиглэн гэж ярьдаг олон улсын таамж юм билээ. Эдгээр чинь бүгдээрээ тэгээд араас нь цэнхэр үстэй цэрийн. Тэгээ мөнх баясгалан бол энэ нийгмийг хаос байдалд оруулахад маш том үүрэг үүсгэсэн. Байнгын мэдээллийн бөмбөг бол мөнх баясгалан бол сар болгон дэлбэлж ирсэн шүү дээ. Тэгээд тэр нөгөө цензургүй ярилцлага гэдэг нэвтрүүлгээрээ та санаж гин үү? Ингээ нийгмийн ерөөс энэ орон чи ерөөс ямар зайн хайцсан ингээ үхэттэй мүдтэй өөдн гарахгүй ийм орон ийм шиг те улс төрчид бүгдээрээ хулгайчлаа өөрчин их орноо яаж хоорлох уу гэд шүн бар унтж чадахгүй шүн зочс ирдэг юм шиг. Тэр өмнөшл болтол ярьсан хүмүүс чи эдгээр хүмүүс шүү дээ. Тэгээд дараа нь тэрний дараагийн давлгаа юу вэ? Та санаж гин үү? Дархан Монгол, Даяар Монгол, ард түмний онц төр зөвл хэл хязгааргүй гол мөрөн тэгээд нөө нюк миний Монголын газар шороо ноён уул аварцгай ураны аюул игийн гол ааврын сэлэн гээж утааны эсрэг ээжүүд тэгээ босоо хөх Монгол тэгээ дандаа энэ нацист эсвэл юм байгаль орчин баялаг тэгшвэрлэх ярьсан юм баахан төрийн бүс байгууллагууд бий болсон санаж гин үү? Тэгээ энэ бүх ингэж нийгмийг талцуулсан яг энэ фон дээр чинь Женко Батлог ерөнхийлөгчөөр сонгогдсон шүү дээ. Монгол яална гэдэг үрээтэй. Энэ чинь яг гибридээ Монголын эсрэг хийцэн багхгүй. Тэгээ үр дүн нь юу бас гэхээр манай эдийн засаг 12 тэрбум дээр гацсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татж чадах ганцхан салбар уул уурхайгаар нийгмээр үзий яддаг болсон. Уул уурхай их муухай. Мэдээллийн технологи их гоё тэр гэж ингэж боловсруулах үйлдвэр тэр гэж тийм одоо ер нь монголчууд их тийм чулуу хөөлөгдөх байхгүй. Ийм мэдээллийн дайнаар. Энэ бүхний чинь ард энэ шишгний бичээд байгаа энэ Оросын бодлого яваад байгаа байхгүй. Бидний тоглолтноор монголчууд дайнкэр одоо ингээл танк их буугаар буудаг дайныг л ойлгоод байгаа. Гэтэл тэрний чинь наан эдийн засгийн дай. Нөгөөх нь одоо энэ сүүлийн үед ингээ мэдээллийн технологи хөгжиж хүн болго смартфонтой болсон. Хүн болго Facebook, Apple дээр болсон. Энэ платформыг ашиглаад тэр Герасимын Оросын жанжин штабын дарга Герасимов хэлээд байгаа тэр гибрид дайныг чинь хийж байгаа байхгүй. Өөртөө стратегийн зорилтод ямарч буундуу гарахгүй хүрчиж шít. Монголд бол хүрцэн байхгүй. Ингээ нийгмийн төслөөд тэгээд эдийн засгийн өсөлтийн зогсоогоод 12 тэрбумдээ 10 жил гацаагаад бүх мега төслүүдийн гацааж хэрүүлийн айлм болгоод өөрийнхөө талын хүмүүсийг гаргаад авилгалж ивүүлээд тэгээд транс санаж байгаа бол тэр үндсэн хуулийг өөрчлөе гэж хамгийн их хашгирч анх гарсан чинь уянга шүү дээ. Ган төмрийн уянга. Тэгээд дараа нь транс анзаарсан бол 2018 онд үндсэн хууль өөрчлөгдөж байсан. Жин бүгдээр ийм системтэй дис дараалтай ийм хийгдсэн бодлого хийж ингэж би хардсан шүү дээ. Одоо энэ яг ардчилсан хүч сөрөг хүчнийг байхгүй болгох гэж ах шүү. Тий. Энэ гибрид дайчин бол Монголд бол хийгдсэн. Бид нар тэрийг мэдгүй хоорондоо талцаал хэрэлдээд байгаа болохоос яг энэ нийгмийн чинь ингээд хаос ямарч хүмүүсийг өөртөө ирээдүйдээ итгэлгүй тэгээд эдийн засгийн өсөлтийн зогсоодсон ганц хөрөнгө оруулалт татах салбараа уул уурхай нийтээр нийгмээр үзий яддаг болсон. Тэгээд Монгол ямар ч хүртээлгүй мэдээллийн технологиор хөгжинө гэдэг итгэдэг. Тэгээд нэг юм сонин. Тэгээд одоо хүмүүсийн залуучууд нь маш их олон массаараа юм цагаачлалын дараагийн үеийн давлгаа хилцсэн. Тэгээд яг л ийм л байдал бий болж шүү дээ. Энэ хибрид данчин бол Монголд хийгдсэн. Оросууд бол миний харж стратегийн зорилт хүртсэн байхгүй. Нэг ч буундуу гарахгүй хүртсэн байхгүй. Яахан тэ буудаж хүн алж яахан монголчууд тэгэл сар болгон юм мэдээллийн бөмбөг тэслэлээр бол энэ нийгмийн ингээд ямар ч үг болгоо ичиж байгаа байхгүй. Дөрвжийн шин сангийн мегагийн хэлж хаос байдалд оруулаад адилд оруулсан ийм итгээд зүрдөрхтэй хүмүүсээр ингээд нийгмийн бүжиг. Тэгээ одоо жишээлбэл юу гэж бодож байна? Энээс цаашаа одоо энэ Орос Украины энэ дайны нөхцөл байдал хүндрээд Орос нэлээд булан шахагдаад ингээд ирэхэд
за хятад улс ерөнхийдөө ямар байр суурьтай байх вэ энэ төр гэдгээс хамаарат манайх гэдэг буфер зоныг одоо энэ хөрсөө бэлтцэн ингээ бид нарыг хаавстаад ингээ авцсан дараагийн аюул нь юу байж болох вэ биднэрт? Би одоо ил мэдгүй. Би одоо тийм бодлого стратеги судлаач биш л дээ. Зүгээр яг би жирийн иргэний хувьд харахад бол яг ингэж явж байгаа Оросууд Украины дайн дээр одоо хүмүүс баасан дээр альтерна гэж ярьдаг тий. Өөрөөсөө баасан дээр альтраад унчиж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ бодлого нь цаашаа яаж явах юм? Энэ дэлхийд дээр явж байгаа хибрид ай, Монголд ирж байгаа хибрид ай. Түүний үр дүнд би бас 2 сонгуул дараалж нэг нам үнэлгүй ялаад тэгээд бүгдийг хяналтандаа авчин байдал нь одоо цаашаа яаж явах юм? Ямар шиг бид зүр бий болох юм би бол бас хэлж мэдэхгүй л. Би нэг саналаа хэлээд хэвээр. Би одоо энэ сайн байна. Энэ бодоод ах чи одоо энэ одоо манайх чинь энэ уурхаагаас ахуулаад одоо хамаг юм чинь л одоо хятадын гарт ороод одоо тэгээд энэ 6-гийн 2 моёс ч гэдэг юм ингээл ер нь бол энэ хятад тал зассан маягийн одоо хууль мөлөд одоо бараг л одоо энэ их хурлд чинь бараг л нөдөөлж батлуулаад байдаг юм. Энэ хятадын аюулчин бол одоо би бол Оросынхоос их байна л гэж ойлгоод байгаа шүү дээ. Хятадууд чинь бол зөвлөө аргаар тэгэл багаар ахиулаад явуулаад байдаг. Сая ингээд нэг газар мадар бэлчээр мэтчээр гэдэг нэг хууль мөл яах гэснээр цаг нь болоогүй болоо цааш нээчих шиг боллоо. Ерөнхийдөө тэр материалуудтай танилцчихсэн хүмүүс бол ер нь тэгээ мөнгөтэй хүн бол тэгэл тэр аль улсын үндэсний хүн бах нь хамаагүй ер нь ингээд авдаг мавдаг болоод ирж байгаа юм биш үү. Би бол ер нь хятадын аюул бол ер нь баг ороод ирсэн гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд энэ талаар ярихгүй байгааг нь гайхаад байгаа юм л да. Хамгийн гол нь та санаж байгаа бол одоо энэ 6-гийн 2 дээр үндсэн хууль ганц төмөрийн үндсэн хууль өөрчлөнө гэж хамгийн их үндсэн хууль өөрчлөхөөр Монголын улс төр өөрчлөгдөхгүй гэж хамгийн их орсны дараа нийгмийн сэтгэл зүг бэлтгэсний дараа үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн тийм үү. Тэн дээр 6-гийн 2-ыг одоо халуун цус монголчууд гэж нэг залуу маш их одоо яасан шүү дээ. Одоо ингэж нийтийн баялаг юу яачлаа ашиглах гэдгийг ховчилж явж болдог гэж көрдөж ингэж гудамжаар явж байгаа л тийм Монгол дээлтэй. За халуун хэлэлцүүл Монгол ах дүүнэр минь нэг юм асуу гээл. Энд чинь бол энэ хибрид дайны төсөл мөн нэг тактик байхгүй. Тэгсээр байгаад энэ одоо анх Бярагийн чимдүү энэ үндсэн хууль хийсэн зөв тодорхойлтыг бодлуулад төрийн нийтийн өмчөд ийм бодлооны юу оруулчихж байгаа байхгүй. Дараа нь одоо энэ салбар хууль гатхад тэр бол маш том хэрүүл айлан болно. Энийг харахгүй харж байгаа хийсэн байхгүй. Тэгээд миний харж байгаагаар бүх том төслүүдийн зогсоосны дараа банк санхүүгийн салбар руу орсон. Банк санхүүгийн салбар руу орж жагаад бүгдийг хүчээр одоо ингэж юу болгож штэ. Паблик нийтийн юу болгож байгаа байхгүй. Би бол харахтаа Монголын банкны систем ингээд нэг хүн юм уу нэг хувийнх байх юм бол хүчтэй байж чадна гэдгийг Оросууд харсан байхгүй. Юун дээр харсан гэхээр Эрдэнтийг Монгол тэ одоо шил худалдаа хөгжлийнхаа Оросын хувийг Оросын өөрсдийнх нь дотор нь өөрсдийнх нь аргаар өөрсдийн лоббиж байгаад ирсэн байхгүй. Тэгэхээр миний харж байгаа тэд нар юу ч харсан гэхээр банкуудын ийм хүчтэй хувийн байлгаж болохгүй. Тэгээ капиталын төвлөрөл бий болгож болохгүй мэн шаагаад тэг хүчээр паблик компани болгож байгаа юм би харсан. Дараагийн цогцлтын хөдөлмөрийн хууль дээр хийсэн. Одоо хөдөлмөрийн хууль нь хүн ажилд авахд бол ямар айгүй хэцүү болгож ичж байгаа байхгүй. Бараг хөдөлт ажилд авсан хүн ажил олгогч нь өөрөө бараг ялтан болгох юм ийм те. Энд чинь ингээ манай бүх секторуудаар ингээд системтэй хибрид ай гэж цохилт өгөөд энэ улс чи эдийн засгийн хөгж хөрөнгө оруулалт татах те. Уул уурхайг нь унгааж авсан те. Банк санхүүгийн хүчээр ингэж паблик болгоод капиталын хөрөнгөлөг бий болгохгүй гэж үзэж штт. Тэгээд хөдөлмөрийн зах зээл нь буснаар хөрөнгө оруулалт жижиг сажил ломбард ер нь тэгэл бүх салбарт нь ээж та системтэй цохилт хийсэн. Би бол тэгж л хардсан. Ингэ том зур зургаар нь ингэж харах юм бол энэ бол манад бол ерөнхийдөө бол аюулгүй том
реформ хийхдэггүйгээр хөдөлгөөрөг болгоо эцэлтэй аалзсан тор шиг ингээд бүх салбарын нь хууль орооцолдсон хүн ингээд төөрдөг байш шиг болгоо ичиж байгаа байхгүй. Чи бол бодлогоор хийгдсэн биелдэж чаддаг шүү дээ. Тий. Одоо энэ яг Оросд бол ийм болсон юм биш үү? Энэ одоо манай Монголд болох нь үгүй гэдэг сонирн байна. Оросд яасан бэ ихтэй зэрэг. За хувьчлаад одоо жишээ нь олигархууд нь ингээд баян болчлаа тий. Цөөн хүмүүс гэж байгаа. Оросын бүх эдийн засгийн 40%-ийг 22 олигарх авсан гэж байгаа шүү дээ. Тэгээд бид нар чинь дандаа хуучин коммунист намын төв хорооныхан комсомолынхан байсан гэж. Тэгээд тэд нар чинь одоо олигархууд Путин гарч ирээд чинь тэр үед чинь 90-ад оны нөгөө замбраагүй байдлаас гараад дараа нь энэ Путин гарч ирээд энэ КГБ-гийнхэн Силовикуудаа хүчтэй болгож жагаад энэ яасан бэ л да. Энэ Ходоровскийг шоронд явуулсан 10 жилээ яасан чинь нөгөө олигархууд нь ирээд гисэн гэсэн. Одоо бид нар яах вэ? Бид нар одоо ингээд энэ Ходоровский шиг ингээд шоронд явмааргүй байна. Бид нар одоо яах вэ гэсэн чинь Путин юу гэсэн гэж 50% гэсэн. Юу гэж байгаа нь 50% буцаагаад улстай өгөх юм уу гэдгсэн чинь үгүй надад гээд. Тэгээ одоо Путин чинь олигархуудынхаа 50%-ийг та нар одоо тэр юунд офшорд мөнгөтэй байна уу, хувьцаатай байна уу, үйлдвэртэй байна уу, юутай байна хамаа авахгүй тэр барууны хөлбөмбөгийн клубтай байна уу? Та нарын мөнгө чинь та нарын мөнгө биш. Та нарын мөнгө чинь миний мөнгө. Та нар 50%-ийг аваад ингээд их болгож 50% нь минийх мөнгө. Тэгээд одоо банк олигархуудаа санхүүжж байгаа чинь ингэж явд юм билээ шүү дээ. Тэгээд 2-3 хүн цухтааж гарсан юм билээ энэ Испани руу, Англи руу мөнгө өгөхгүйгээд. Тэгээ араас нь тэд чинь зарим нь алж малсан байт юм аа. Тэгэд энэ аимшигын систем манай Монголд орж ирвэл тэгээ яаж энийг ард түмэндээ ойлгуулсан гэхээр энэ авилгалтай тэнцэж чинь энэ авилгал аваад ингэсэн одоо замбраагүй байдлыг одоо зөв болох гэж нэхэр хүмүүс ч аяг дуртай байна шүү дээ. Тэгээ одоо ингээд Силовикугаараа дамжуулаад олигархуудаа барьдсан. Тэгээ тэднэрийнхээ одоо энэ Оросын баячуудаа чинь 50% нь Путиний мөнгө явж идэг юм биш үү? Энэ систем одоо манад орж ирэх үгүй юу гэдг нь л да. Сайн уу? Тодорхой хэмжээгээр манад бас байдаг шүү. Энэ системийг оруулж ирэхэд тэр энэ сая залууг яриад байдаг тэр банкуудыг яах нэг хүний юунд яах тэр төрийн болгох гэдэг ч одоо энэ яг урьдчилгаа маягаар тиймэрхүү юм хэрэгтэй байж болох юм. Хувийн биш болгож жагаад. Тэгээ та нар англи хэл мэддэг хүмүүсд өөрснөө сонсоорой. Энэ дээр би линкийг тавьчлаа. Тэгээд энэ баги гэд хүнд хэлэхэд бид нар энэ нэг номоо эхэлсэн байгаамаа. Тэгээд бид нар одоо энэ Оросыг муулаад энэ хотыг муулахгүй байна гэд тэгээд байгаа. Энэ номыг дууссаны дараа бид нар одоо манай шин саран ярина гэсэн бас Хятадын аюулын тухай ном уншиж байгаад ярина санаа зовлтгүй. Бид нар одоо Хятад Орос хоёулангаа л хөршүүдээ сайн ойлгож иж юу болоод байгааг ойлгож иж бид нар өөрснөө эндээс гарах бах. Тийм учраас одоо зөвхөн бид нар нэг Хятадын талыг барих гээд энэ Оросыг яриад байгаа юм биш шүү. Тэгээд одоо дараа нь Хятадын тухай ном ярьцгаана гэдгийг хэлчихье гэж бодлоо. Тийм Хятадын тухай яриг одоо зөндөө юм байна бас энэ зүүн өмнөд Азийн асуудал байгаа учраас энэ Хятадын талыг бариад байгаа нь ердөөсөө биш шүү. Тий юу ер нь бидний нийгэм одоо юу болчиход байна? Энэ Орос орн юу болж байна? Одоо зөвхөн өнөөдрийн яриан дээр ихэд Орос орны тухайд бас эргээд баруунууд юун дээр алдсан? Эдгээр юуг ойлгохгүй байна гэдэг дээр бас бичигдсэн байна шүү. Тэгээ бид нар өөрсдийгөө олж харах тухайд л ингэ ярьж байгаа асуудал. Залуу уучлаарай яриа. Зүгээр та нар би хэлэх үгээ ерөөхдөө болцсон. Санаагаа хэлцэн. Өөр ч мига тэ өнөөдрийн юун дээр өшөө бас поинтууд юу байсан бэлээ? Яригдаг үлдчихэд байгаа юм байна. Байгаа билүү? Ямар ч байсан ямар таа чиг өчнөө олон санхүүжсэн Оросын трол айран бол интернет юуны сүлжээнд байдгийн байна. Юм уншиж байхдаа бид нар болгоомжтой энэ троллинг хийж байгаа юм болов уу эсвэл үгүй юм бүгдийг бас анзаарж ямаар юм байна гэж бодлоо. Тийм ээ. Тий.
Тэгээд Орос орн бол авилгалыг экспортлдог орн юм байна. Манай улс Орос оронд миний харснаар энэ шишгний бичснээр бол Орос оронд болсон юмныг хэдэн жилийн дараа л манай Монголд бол нэг Монгол жижигхэн хувилбараар болоод ах шиг санагдаад байгаа юм да. Тэгээд өөр ярих юм байхгүй бол дараагийн 2 дахь өдөр бүгдээрээ Оросын 2 ард түмэн гэдэг дараагийнх нь нийтлэл байна. Одоо ер нь тэгээд дахиад нэг 2 байгаах 3 байна уу? Тэгээ энэ ном дуусах гэж байгаа. Тэгээ дараа нь бүгдээрээ хятад мэдтэн тухай ярина гэж санал болгоё. Бид нэр зөвхөн энэ Оросыг муулах гэж энийг яриагүй шүү. Энэ ярина бид нар өөрснийгөө ойлгох гэж ямар зам туулаад ирсэн, ямар аюул байдгийг гэдгийг мэдэх гэж л ярьцгааж байгаа шүү гэдгийг Непкогийн хэлж байгаад наадгаа монгол хэл дээр орчуулж гаргуулах хэрэгтэй л ном байна да тий. Харин тийм. Харин тийм маш юутай ном байгаа байхгүй. Тэгээ ерөнхийдөө эцсийн бүлэгтийн одоо хайбрид инх тайван гэж яг юуг хэлвэ гэдгийг нэг тодорхойлоод өгөөч. Чи одоо байн хибрид дайны тухай бичээд байгаа мөртлөө бид нар чи одоо би тэгээд энэ ерөнхийдөө бас жоохон саркастик маягаар бичдэг хүн санагдсан. Тэгээд хайбрид инх тайван гэхээр бид нар чинь жинхэнэ инх тайванд байгаагүй юм байна. Бас жоохон дайнтай инх тайванд амьдарч ирсэн байна гэж л хэлсэн билүү гэж ойлгосон шүү дээ. Яагаад тэгэхээр эхлэхдээ бид нар энэ дайны дараагийн инх хамгаалан цагт амьдарч яах гэж бодож исэн чинь дайны өмнөх цагт амьдарч исэн байна гэж эхлээд байгаа шүү дээ. Тэгээ би тэгж бодсон. Бид нар жинхэнэ инх тайванд амьдарч байгаа юм байна шүү. Одоо ч гэсэн бид нар жинхэнэ инх тайванд амьдраагүй хайбрид дайн дотор амьдарч байгаа юм байна шүү гэдгийг л хэлж байгаа юм болов уу гэж бодлоо. Ааха. За зөв. Инхэ гэдэг хүн орж ирсэн байна орой минь. Яг энэ нэгэд баярлалаа. Энэ номоо харин орчуулчвал олон хүн унших байхаа. Ягаад гэвэл одоо ингэж байгаа шүү дээ. Манайхан чинь НАТОгийн зүүн тал руу ингэж хилээд байна гэж бүгдээрээ аяга сандралдаад байгаа шүү дээ. Тэгээд өөрсдөө ингэж л ерөөсө сар жилээр Америкийн визэнд юу үлээ нөгөө визний юу цаг маг авчаал тэгэл бүгдээрээ өөрсдөө НАТО Америк руу зүтгээд л байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээ одоо саяын номноос бол яг л харлаа л да. Одоо тэгээд зүүн Европынхан бүгдээрээ өөрсдөө тэр НАТОд элсэн орнууд өдөр ард түмэн бүгдээрээ нийлээл НАТО руу зүтгээд байна шүү дээ. Тэ бүх ард түмэн. Тэгээд зөвхөн энэ хэсэг олигархууд бол юу яагаад байна шүү дээ. Одоо манайд гэх чинь нөгөө нүүрсний хулгайчууд эдэр чинь одоо тэгээд бүр өнгөрчлөө шүү дээ. Тэгээд тэр нэг хэсэг хулгайчуудаа дарлуулаад л ингээл хэсэг бүлэг ард түмэн байгаад байна шүү дээ. Тэгээд тэнцсэн нь болохоор тэгээд НАТОд ороод тэгээд гайгүй байгаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Түрүүнийх нь анги дээр шишгэн бүр тэгсэн шүү дээ. Орос бол Оросоор ярьдаг ардчилсан орн дэлхийд бий болохыг хизээч хүлээн зөвшөөрөхгүй гэж тэгж хэлжлээ. Тэгэхээр Орос Украинчууд ардчилсан болоод ингээ явчих юм бол нөгөө мө дүүнер эдэргээд тоглож шоолж молдоод дэсдэг Украинчууд хэл ямын бас жоохон шоолж молдог юм биш үү өөр аялга маялгатай гээд одоо тэгээд эдэг дүүнер нь бүр арчилсан болоод хүний эрх яриад Европын холбоонд ороод Европын холбоонд орох юм бол эдгээр ч эдийн засаг нь янзтай болно шүү дээ. Тэгээд ирэхээр шууд Кремлд бол тусч байгаа аюул юм гэнэлтэй нь Оросууд нь бас энэ Украинууд чи ингэчгээд яагаад ингэж үгээд юм бодоод эхлэх юм. Тэрнээс л хамгаалж энэ Украинуудыг тавихгүй байгаа гэж бичсэн мэлээ. Тэгээд наад номоо орчуулад хурдан хоншиг энэ ард түмэнд төгөөсөл гэж. За тэгээд нэгэнт дайны тухай ярьсан чинь төгсгөлт нь би нэг жоох юм ярьж идэх үү. Хүн төрөлхтөн одоо энэ үсэж бий болсноос хойш юу яажээ. Одоо энэ AI суперкомпьютер гэдэг юм чи одоо бүх мэдээллүүдийг өгөөд ингээд нийтдээ 10,000 гаруй удаа ингэж дайн байлтаа хийж иржээ. Энийг 100-100-аар нь ялгаад ингээд тодорхойлоод өгсөн байна. За тэгээд хүн төрөлхтөн хамгийн их одоо байлдаж дайтаж хоорондоо ингэж явсан 100 бол 19-р 100. Энэ бол нөгөө газар нутгаад хэлэх
Тэгээ бусдын газар нутгийг очиж одоо дээрэмдэх ийм бодлого одоо 19-р зуун болно хэлж байсан. За тэгээ 20-р зуун ингээд одоо 21-р зуун ялангуяа тэр Арабын хоогийн хаваар тэр бол ингээ улаан ийм байдалтай явж байгаа юм бэлээ. Тэгээд хүн гэдэг амтан өөрөө яагаад ингээд дайн хийдэг болчихвоо гэдэг ийм асуудал. Одоо яг хөө энэ хөгжингөө оронд эргээд судалж байна л да. Энэ янз бүрийн судалгаа хийж байгаа AI элдв юмны тусалцаатай. Тэгээд юу хүн анх үүсэхдээ бол ингэж хүн алах манта ядруу амьтад байсан. Өөрсдөө зэрлэг амьтдын хоол болдог. Нэг хідүүлэхнээ 10-аатхан нараа амьдэрдэг. Хоолоо олж идэх гэж ингэж зовж явдаг. Ийм хүмүүс энэ хэдэн зуун жил юм явж исэн. Тэгээд дараа нь яг хөө тэр зэвсэг гэдэг юм гартаа хийснээр тэгээд тэр зэвсгийнхаа хөгжлийг дагаад тэгээд энэ хүмүүс хүн одоо хоорондоо яг аймаглах нөгөө нэг одоо тэр юу сүргэлэх хүний тоо нэгэр ихсээд тэгээд зэвсэгтэй болоод тэгээд аяндаа энэ дэлхийн цаг агарлын дулаарлыг нэрээ дагаад одоо хүн төрөлхтний одоо хүний тоо ихсээд энийгээ дагаад одоо нөгөө хүнс юу маань хүнс нь хүрэлцэхгүй болоод тэгээд яг их хүнс авахын төлөө зэвсгээ сайжруулад ингээд энэ нь өөрөө зэвсэг сайжрах тусам хүн хоорондын зай одоо их холддсон байна. Хамгийн анхны одоо тэр ном сум харуулж ирсэн тэр зэвсгийг бол нисдэг зэвсэг гэж ярьж байгаа. Тэгээ одоо ч гэсэн яг нисдэг зэвсгүүд байгаа. Тэгээ хамгийн анхны зэвсэг нь бол нэг 80 метрийн зайтай бас арай харж байгаад хүнийг алжих хэцүү өндөр байсан бол одоо бол тий цаанаага хүнж харагдахгүй зүгээр тоочлоод одоо маш өндөр хэмжүүртэй маш хүчтэй юм зэвсэгтэй гэдэр болцсон гэдэг ийм байна гэд. Тэгээ ер нь яагаад бие рүүгээ дайтаад ити яагаад бие биенийг алгаад ити гэдэг асуудал. Тэгсэн чинь энэ ерөөсөө хүн гэдэг бид нар ч амьтад шүү дээ. Бидний энэ уурах тархинд байдаг бидний нөгөө дуртай одоо окситоцин гэдэг энэ даавар нөлөөлт юм байна. Тэгээ энэ өөрөө энэ даавар бол өөрөө ерөөсөө хүний одоо тэр хайр сэтгэлийн хайрлах инэрх одоо ээж хүн хүүхдээ хөхүүлэхэд энэ төр бол одоо маш их ялгарч идэг. Тэгээ өөрийнхөө гэр бүлийн нэмийг хамгаалж идэг ийм даавар байт юм байна. Тэгээ энэ даавар чинь эргээд нөгөө хүн чинь өөрийн гэр бүл ч юм уу эсвэл өөрийн одоо бидний улс ч юм уу юм нэг хил хязгаар тогтоогоод ингээд ирэхээр нөгөө даавар чинь юу гэж үйлчлдэг вэ? Би эднэрийг хамгаална гэж үйлчлдэг юм байна. За тэгээ туршилтаар харуулж илээ л дээ. Хулган дээр нэг хулган төрчөөл хэдэн зулцгаа яста аригдлаад л яста нэг окситоцин ялгарсан. Жигтэйхэн байна. Нөгөөдөлөө хөхүүлээл. Тэгээ шал өөр танихгүй нэг хулган нөгөө хайрцагт нь хийчихэж байгаа байхгүй яах нь. Тэгсэн чинь одоо ерөөсөө тэр ээж хулган бол яста амар нөгөө төрөө байрж байгаа байхгүй. Тэгээ бидний нөгөө нэг айгүй юм одоо сайхан окситоцин гэдэг энэ даавар маань эргээд хүнийг өөр ийм аратан шиг болгож чаддаг. Ийм зүйл байт юм байна. Хүн гэдэг амтан өөрөө ийм амтан юм байна. Тэгээ яг хөө сүултээ ялангуяа энэ улс орнууд бий болж хил хязгаар бий болсноос хойш одоо тэгээ миний юм чиний юм гэдэг ингээд энэ явдал ингээд үүсэж иржээ гэдэг. Тэгээд ер нь дэлхий дээр анх одоо дайн байлдаан бол Египт улсад үүсчихсэн түүх байд юм байна. Эхэндээ бол Египтэд бол нэлээд их тайван тийм юу байсан юм байна. Тэгээ сүүлдээ тэр соёл юм хүмүүс дагаад нэг өсөндөө нөгөө тэр улсыг удирдахч тэгээ энийг дагсан зарц одоо тий хамжлууд гэдэг ийм юм үүсээд ингээд яваад ирэх. Энэ хөгжлийн явцад аяндаа ингээд дайван үүссэн. Тэгвэл бас эргээд их сонирхолтой нь Египтэд дэлхийн хамгийн анхны дайнд дуусгах одоо энхийн гэрээ гэж хийгдсэн. Энэ нь тэр одоо тэр түүх юуныхаа юм дээр үлдсэн байд юм байна. Тэгээ хүн төрлөختөн өөрөө тэр энхийн одоо нэг гэсэндээ бие биенээ тэгэл бид нар л ийм амьтад гэл ингээ алаад бай гэж одоо бодохгүй штэ. Бас соёлт хүн төрлөختөн бол цаашаа хөгжих шаардлагатай. Тэгээд одоо хүн төрлөختөн нийтлэг өөрсдийнхөө эрх ашиг гэдэг юмыг олж харсан тохиолдолд энэ энхийн байдалд хүрэх энэ нөхцөл бас бүрддэг байна гинэ. Тэгээ бид нар энэ одоогийн цаг үе дээр ч гэсэн тэгвэл одоо яг юуг олж харах хэрэгтэй юм бэ? Тэгээд одоо юун дээр дэлхий дээр энэ дайны тухай одоо судлагдсан эрдэм шинжилгээний ажил гэсэн чинь 40 гаруй мянга гिचхүү маш их тийм эрдэм шинжилгээний ажлуудыг бүгдийг суперкомпьютерт бүгдийг одоо
өгсөн байна. Энэ одоо дататай орнууд чи ийм мундаг юм байна, компьютертэй орнууд чи. Тэгээд юу яагаад AI-гаас буцаагаад ингээд даа яагаад үүсээд байна вэ гэд одоогийн даа яагаад үүсвэ гэж асуулт тавьсан чинь AI хариулж. Тэгсэн чинь эхний 1 2 3 4 нь бол яг л одоо бидний өдөр тутам ярьдаг сэдвүүдийг тавьж байна л да. Украин энтрийн 3-т нь энтер ингээ гараад ирж байна. Тэгээ 5 дугаарт нь ерөөсө хинч бодоогүй байсан их сонио үг гаргаж ирсэн. Энэ нь одоо харилцсан бие биендээ юу яах одоо дэмнэх туслах тэр хүний шин чанарыг ингээ хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ одоо юу хэлж вэ гэдэг. Тэгээд нөгөө энэ үг гарч ирж байгаа тэр юу эрдэм шинжилгээний ажил нь юу вэ гэдэг үзээд яваад очисон чинь сэтгэл зүйчийн бичсэн юу эрдэм шинжилгээний ажил байсан. Тэр сэтгэл зүйчийн эрдэм шинжилгээний ажил нь яг тэр одоо уурах тарих тэр хүний окситоцины тухай бичсэн одоо юу байсан. Тэгээд тэр сэтгэл зүйчээс өөрөөс нь сурвалжлагын хүм аваад ингээ ярьж юм л та тэр хүн юунууд их сонирхолтой юм байна лээ. Тэгээд энэ хүний окситоцин ялгараад бие биенээ ингээд энэ миний одоо гэр бүл миний хамт олон ч юм уу минийх гэж бодсон юм да хүн гэдэг чинь одоо тийм айхтар тэр окситоцин ялгарч тэднийг хамгаалъя эднэртэй одоо хамтран амьдрын гэсэн ийм асар их хүсэл зорилго төрдөг амт юм байна л. Тэгээ энийгээ дарж чадахгүй энэ нь өөр эго болоод бусдаагаа муудалцаж бусдыгаа дарах гэдэг бусдыгаа алдаг хяддаг ийм зүйлээ гэдэг рүү AI хүртэл яг энэ лөө ингээ хөтлөөд ингээд аваачиж өгч чадчих. Тэгээд ер нь одоо тэгэхээр яах вэ? Дайн гэдэг юм нас хүн төрлөختөө одоо яаж салах вэ гэдэг дээр тэгвэл бид нэр л ийм л амтан гэдэг одоо хүн те тэрүүгээрээ л байж иж болохгүй. Энд одоо ухаан зарцуулах хэрэгтэй болно. Арга юугаа бодох хэрэгтэй болно. Тэгээ одоо нэг хүн төрлөختөн одоо хүсэж байгаа өөрсдийнхөө биднэрт зайлшгүй хэрэгтэй. Оршин баах зайлшгүй хэрэгтэй. Тэр одоо нийтлэг эрх ашигынхаа төлөө одоо энэ дээр эвсэх энэ зам руугаа хүн заавал бид орох ёстой гэдэг. Тэрэн дээр яг мэрэгчлэтнүүд өөр өөрийн саналуудаа бид нар ярьж байгаа ийм зүйл Японд яригдсан. Тэгээд энийг зүгээр яг бид нар дайны тухай ярьж байгаа учраас бас өөртөө баяжуулъя л да тий. Тэгээ би яг зүгээр нэг жиргэн дээр хүмүүс ер нь хэр урвал үзүүлэх нөө гэж бодоод тэр одоо манай эрдний өмнөх 5 дугаар оноос одоо хүртэл ийм дайн болж исэн байна гэд тэр нэг хэсэгэн бичлэгийг ингээд тавиад ингээд харлаа л та. Тэгээ манай монголчуудын одоогоор харж байгаа тэр бичиж байгаа комент юм хүм эднэрийг харахад ерөнхийдөө бидний шинжлэх ухаан гэдэг юмнаас их хол байгаа юм байна гэдгийг анзаарэгдэж байна. Манайхан юу ямар урвал өгж ийнэ гэвэл энэ бол байгалийн хувь штэ. Дайн хийж байгаа гэдэгт бол байгалийн хувь. Эсвэл одоо бурхан бүгдийг мэднэ. Бурханы л хэлж одоо ном юугаар бид нар явж байна. Ийм юм байж л байдаг штэ. Бид нар гисэн нэг ийм маягийн тийм мухардмал сэтгэхүйгээр ингээ монгол хүн энэ юмнуудыг хараад ингэж ойлгож байна л. Тэгээ эн чинь юу гэж хэлж яах вэ гэвэл одоо хөгжингүү орнууд чи өвшөө цааш нь энэ бидний ийм юм түлхээд байгаа юм юу вэ гэд хүн өөрөө өөрлөгөө судлаад ингээд орж ирсэн шинжлэх ухаанаа бариад гэтэл бид нар монголчууд өнөөдөр тэр хэмжээнд орч чадахгүй байна. Аюу тийм эсвэл бурхан эсвэл одоо тэр байгалийн хууль нэ гэсэн юм мухардмал хэлбэрт бид нар монгол хүмүүс сэтгэж байна да гэдэг ийм бодол надад бол ерөнхийдөө нэг тэр бичлэгийг тавиад энэ 2 хоног ингээд энэ урвалыг харж байхад бол ингэж харагдаж байна. Тэгээ өшөө бид нар энэ ном одоо үтсэн харснаа ингээд ярилцжээ хоорондоо юм байд юм байна, тийм байд юм байна гэдэг. Шаардлагатай бол хамаалал бид тэр зарим хэсгийг бичиж авсан. Тэгээд тэр юугаа орчуулж бариад өшөө нарийн болгож ярих хэвээр юм уу? Тэр мэрэгчлэтнүүдийн яриад байгаа амиг энэ бас өшөө нарийсгаж ярих хэвээр юм уу энэ гэх. Тэгээ бас тэр болгон цаг бас яахгүй л байна л. Тэгээд ингээ бодоод байж гин. Зүгээр ерөнхийд нь дуулгахад ийм байна гэд. Тэгээ бид нэр одоо би энэ Исбаярван өнөөдөр өглөө харсан нэг жиргээгээ би бас энэ дээр хавчуулаа шүүмжилчихье. Нэг шумуул авлаад тэрнийхээ зураг тавиад
Тэгээд энэ шумуул одоо намайг хазах бол би хамаагүй. Одоо харин ёстой миний булбараа ачийг одоо хэд хазчлаа ч гинөө хазах гэж байсан ч гинөө. Тэгээ ёстой энийг бол би хизээч өршөөхгүй. Never би бол ерөөсөө өршөөхгүй. Тийм энтер гэдэг ингээд тэр өөрийнхөө тэр шумуулыг алсан байдлыг амар баатарлаг ингэж тавьсан байна л да. Тэгээ би яг иймэрхүү нэг юг үтцэн ингээд яриаг сонсцсон байсан учраас надад бол тэр баяргон одоо тэр сэтгэлгээ ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн одоо өөрийнхөө ачийг хайрлах тэр окситоцин бол аимшигтай ялгарч байна. Тэгээд тэр өөрийнхөө тэр одоо хайрлаж байгаа юм руу одоо дайрсан тэр амтныг бол би ерөөсөө хизээч өршөөхгүй тэр never энийг бол би алах нь зүйтэй гэдгийг тавьчих. Тэгээ энэ байдал чинь өөрөө бид нар соёл одоо хүн төрөлхтний шат руу арай орч чадаагүй байгааг ингээ харуулж байна. Нэг гэсэндээ за муухай үгээр хэлвэл энэ яг коммунист надад бол тэгж харагдана. Зүгээр ер нь яах ёстой гэвэл соёл хүндрэлтэн одоо жишээлбэл өнөөдөр японочууд шумуулыг заавал алъя гэж боддог байхгүй. Тэр амьтны ам гэдэг имийг ямар нандин зүйл гэдгийг бол маш эрхэмлдэг төвшөнд ирсэн. Тийм учраас өрөөндөө би шумуулыг оруулж ирэхгүй байхын тулд би яах ёстой? Цонхондоо тортой байна. Эсвэл өрөөндөө шумуул үргээдэг одоо тогон залгасдаг ч юм уу батарейгаар ажилладаг ч юм уу тэр шумуулны дургүй байдаг үнэрийг гаргасдаг юм тавьчихжээ. Зүгээр эсвэл нэг спрей ганцхан ингээл шүршээл тавихад тэр өрөөнд одоо ямар шумуул орж ирэх боломжгүй болох хэдмэр ийм аргуудыг хүн олж болж шүү дээ. Тэр заавал тэр шумуулыг алахгүйгээр гэтэл өнөөдөр бид нар одоо Монгол хүн тэр ерөнхий сайд хэмжээний одоо тэр одоо байсан энэ ийм хүмүүс үртэл зүгээр би бол одоо миний юм руу халдсан юмыг бол би зүгээр алчна гэдгийг айхтар баатарлагаар ингэж илэрхийлж байна. Бид нар энэ сэтгэхүүн дээрээ эсвэл аргачлал дээрээ аягүй сайн бодох ёстой. Тэхийн тулд бид нар энэ хүн гэдэг амьтан өөрийгөө бид нар ойлгох ёстой байна. Тэр би тэ өөрийнхөө энийг хайрлах гад бусдыг хэнийг ч хайрлахгүй гэж ийм айхтар хоёр төлөлтэй сэтгэлгээгээр бодож болохгүй гэдэг. Ийм бодол бас өглөө жиргээ харж байгаа төрш юм аа. Тэгээд энийг зүгээр залин болгоод би санаандгүй ярьчлаа. Бичлэгтээ өрөөнд ингэж ярьж болох байсан уу гэдэг би бас мэдэхгүй байна. За тэгээ ерөнхийдөө өөр ярих юм байгаа юу мига? Өөр юм алгаа. Тэгээ дахиад дараагийнхаа юугаар уулзцгаая тийм ээ. За тэгээ тэгээ. За тэгээ. За та нарт баярлалаа. Зөндөө хүмүүс сонсож байгаа юм байна. За тэгээ сайхан амарцгаагаарэ. За баярлалаа мига сонирхолтой зүйл ярьж өгсөн их баярлалаа. Ерөнхийдөө бичлэгтээ өрөө юм чи ингээд хаачихгүй тий. Хаагаад бичлэгээ үлдээе дээ тийм ээ. За тэгээ. За бүгдээрээ сайхан амарцгаагаараа орой болсон байна. Хамтдаа байж мэдээлэл олцсон та бүхэндээ их баярлалаа. Сайхан амарцгаагаа.